Hey, sup guys? Swishcast-ийн ирсэн байна. Ээлж нэгэн дугаараа хийхэд бэлэн болсон байна. Энэ бол хүүхийн он тооллын 1-р оны 1-р өдөр. Хараад лээд Монгол улс хаашаа явна вэ? За Ипа студидтэй ирсэн байна. 2 дугаар өнжсөн хүн тий манай хүн манаас ажилтаа байсан. Гайч тийм байж. Уучлаарай. Бараг сар үзэгдээгөө одоо өнөөдөр их ариун ярих юмтай ирсэн байгаа гэж бол бодож байна. Тэгээд мэдээж хүүк гарсан тий хөрөлсөх Монгол улсын ерөнхийлөгч боллоо. За өчигдөр ер нь бүгд өчигдөр гэдэг нэг бид нар сонгуул өгсөний маргааш бол яг подкастаа хийж байна. Тэгээ бүгд бол саналаа өгсөн бах тий. Иргэн тойрны чи ер нь бол хүн болгон л орог инх бат төгсөн. Эсвэл цагаан утас өгсөн гэсэн мэдээлэлтэй байсан танаа хэд. Мэдээж тэгэл тийм лээс. Тэгээ яг хамгийн сонирхолтой нь бол нэг хөрөлсөхт яг өгсөн гэсэн хүн бол баг таараагүй. Яг үнэ хэлэхэд. Үнэхээр өвөө эмээ эсвэл тухайн өөртөө тэдний найзууд майзуудаас л асуудаг юм болвол. Тэм мөртлөөсөө сонгуулийн үр дүн бол шал өөр гарсан. Бид нар бол яг мас биш юм бэлээ. Гэтэ уусаа мас хүүхдээс нь ойлгомжтойсэн л да. Яг ойлгомжтой. Яг энэ өнцгөөс харахаар инхот гэж хүн гарч ирээ те. Тэр хүн ч одоо улс төрд байгаагүй шүү дээ. Яг өмнө нь байсан. Яг тухайн одоо өнгөрсөн 4 жил бол байгаагүй хүн шүү дээ. Тэгээ гинт гарч ирээд тэгсэн ирнэ бас ингээд тухайн саналын бас 20% хичээлөө 20% 5-1 гэдэг чинь бас болж байгаа. Аваад гараад ирсэн гэдэг чинь бид нар бас энэ зүйл дээр нэгдэж чадсан юм а гэдэг бас нэг талаараа харж болж байгаа байхгүй юу? Нөгөө юмс өөрчлөгдөж байна. Нөгөө талаар би болохоор ингэж бодсон. Энэ бол угаасаа бэлтгэсэн санал асуулгууд байсан. Бэлтгэсэн үр дүн байсан. Тэгээд бид нар ер нь саналаа өгсөн үгөөг одоо ингээд conspiracy маягийн юм би бүр бодсон байхгүй. Тэгээд ингээд албаар залуучуудын ингээд ирсэн муу байна гэж харагдуулах зорилготой. Албаар залуучуудыг ингээд хооронд нь те одоо хүмүүстэйг л бичиж байгаа сте манайхан ч өө ямар арчаагүй юм бэ өөрсдөө очиж саналаа өгч те Gen Z үеийнхэн гэл миллениалуудаа гэл тиймэрхүү бодлого явж иж зүгээр магадгүй би зүгээр тэгж нэг таамаглаж үзсэн. Тэгээд яг наатан дээр чинь бас нэг залуучууд одоо жишээ нь яг орон нутагт харьяалтай тэгээ Улаанбаатар одоо сурч хөдөлмөрлөдөг эсвэл ажилт хийж байна тийм. Тэгэнгүүт заавал харьяа газар. Монгол улсын иргэн нүн тийм үү? Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хэрнээ тэгээ нөгөө захим засаглал гэж яриад байгаа хэрнээ заавал хаавсаа одоо нөгөө нэг хинти мэд тэр газар очиж өгнө гэдэг нь. Нэг талаараа бас нэг жоох утгагүй нэг нөгөө л нэг хууч нараач хөгжөөгүй юм шиг. Хамгийн сонирхолтой нь ерөөсөө захим үнэмлэх шаардлагагүй хурууны ийг уншуулхад бүх хүнийх гараад ирнэ 18 хүрсэн л бол тий. Тэгээ заавал харьяал гэдэг юм бас. Яг нөгөө нэг сонгуулийн тойрог гэдэг чинь тэр утгаараа л байдаг бах. Дээрээс нөгөө нэг нэрийг бичсэн энэ хүн өгсөн татгалцсан гэдэгтэй тэрэн дээр л байсан байх гэж бодож байна. Тэгэд одоо гасан зөгцөж амьдэрдэг байхдаа ерөнхийдөө бол тий яг хинч гарсан ялгаагүй гэсэн нэг тиймэрхүү онолч гэдэг юм уу яриа бол зөндөө байсан. Бас магадгүй ягаад гэвэл тэр хүн гарангууд эсрэг хүчний намынх нь бол битүү гişүүд нь байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд тойруулаад ер нь болгүй байх. Тийм ер нь хоёр талаа. Одоо нөгөө хүүг гарангууд парламент нөөрөө ардын нам, ерөнхий сайд нь ардын нам, ерөнхийлөгч нь ардын нам. Тэнгүүд яг нэг хүмүүс нэг кабинет нэг анги хамт олон нэгдээд ингээд юм хийгээд байвал мэдээж ажил урагштай явна. Гэхдээ яг ямар өнцгөр яг хаашаа чиглэх вэ гэдэг нь сонирхолтой. Хэрвээ инх руу ч орж магадгүй гэж яриад байгаа. Хэрвээ инх бод гарсан бол хэдий инх бод гараад сөрөг хүчин болоод явах байсан ч гэсэн нөгөө зүйл нь ингээд одоо ерөнхий сайд нь парламент нь ингээд олонх болохоор тий. Тэгэхээр бас ямар ч их мэдлгүй болчихно л доо. Яг багаар ярих юм бол дасгалжуулагч нь хамгаалт зохилсон байдаг. Дааж багт нь хамгаалт хийдэг хүн байхгүй. Яг тэрнтэй л адилхан юм болох. Тэр нөгөө нэг тэнгууд нөгөө нэг дасгалжуулах халагдах шалтгаан болж өгдөг ч гэдэм үү те. Тэгээд өөр сонгуул дээр нэг ярих юм байна. Сонгуулийн юм гэдэг тэгээд юу вэ? Монгол артын нам 4 жилийн турш яг яаж улсаа авч явах юм л. Мандан Бадраг гээл үж юм миний нэр. Яаж авч явах юм харъя да. Цэгийн бол хүрслэхийн дүү байгаа. Попин хаан хүүк ах юм байна. Ах юм байна. Тэгээд NBA сэдв болох NBA рүүгээ оръё. Тэгээд NBA-ийн плей-офф маань 2 дугаар шатн дээрээ явж байна. За ер нь хамгийн таалагдсан цуврал, хамгийн таалагдж байгаа цувралд одоо тоглогч, онцлог тоглогч юу байна та хоёрынхоор? Хамгийн таалагдсан дууссан цуврал гэх юм бол миний хувьд бол Dallas эсрэг Clippers байсан.
яг Алантай гоё болж өнгөрсөн. Тэгээ яалчгүй Дончич ба түүний нөхөд чиг баг харагцсан. Порчинкс бол яг хүссэн хэмжээгээр тоглож чадаагүй. Тэгээд одоо юу багаас солих шийдэлт хүрээд байгаа шүү дээ тийм. Порчинкс бол багаас Порчинкс яг тийш хэмжээний тоглох потенциалтай юм уу? Уул нь потенциал бол байгаа. Гэхдээ Порчинкс ерөөсөө нэг тийм үхсэн байсан тэр тоглолтууд те. Ингээд за шидээ оруулахгүй бол яах вэ? Яг нэг тийм байдалтай л тоглосон үнийг хэлгээд. Уул нь тэр хүн чинь ингээд багийн сайд киктэй хоёр дахь ингээд лидер ингээд оноогоор аваад нөгөө тим ард үеийн баг тэгтгсэн шүү дээ. Порчинкс ерөөсөө ингээд цувралын турш үнэхээр байгаагүй. Үнийг хэлгээд. Тэгээд Порчинкс бол яг л нөгөө нэг юу гэдэг штэ нэг бүх гудамжинд цагс тоглож байхад нэг амар өндөр төвтэй алмаар юм шиг нэг ах нар байснаа 3 тэрхаас өсөв. Ахтаа тэгээд идэггүй юу. Доор алчмаараа. Яг л тэгж хараач. Лука Дончичийн хувьд бол юу гэж харж байна та хоёр? Лука Дончич л яг өөрийгөө баталж байна. Одоо ирээдүйн LeBron те Magic Johnson-ы хэмжээнд очих од гэдгээ бол ингээд ажмаар гоё харагдаж байна. Тэгвэл Макс гэрийн ч ойлгомжтой болчлаа те. Гол нь тэрэнд хүрэхийн тулд одоо юу хэрэгтэй вэ те? Одоо мэдээд сайн баг хэрэгтэй. Өөрийнх нь бас тоглолтын дээр нь бас ганц хоёр алдаа гарсан те. Одоо нэг чөлөөт шийдэлт муу шийддэг ч гэх юм уу. Өөрөө хамгаалалт нь жоохон залхууч гэдэг юм уу. Тиймэрхүү юм ажиглагдсан. Жоон буцахтай удаан ч гэх юм. Залхуурдаг. Тэгээд би нэг статистик харсан юм аа. Одоо нөгөө 22 наснда яг амжилттай байсан тоглогч нарын статуудыг хайцуулсан байсан байхгүй юу? Тэгээд одоо Magic Johnson, Kobe Bryant гэдэргээд дандаа нөгөө 22 нас хүрэхдээ өөрсдийгөө бол тодорхойлсон тоглогч нар. Статуудыг харахад бол Дончич бол нэлээд төгчээлээ шүү. Яг плей-офф дээр дунчсан оноо харсан чи яг л ирээдүйн суперстаар харагдаж байгаа. Би тэр нэг зураг оруулсан байсан. Одоо яг 22 хүртэлх насны тоглогчдын ингээд авсан шагнал одоо стат гэл legacy дээр ингээд яавал яг LeBron ингээд тасархаас байгаа юм л та. Дончич тавт үлээ тэрэн дээр. Тэгээд Magic Johnson бол 2 аврахтай. Тий, 2 төлөө 3 байсан. Хамгийн сонирхолтой Дончич бол Kobe болон Derrick Rose нарын дээр байсан. Тэр нь бол бүр амар хайплж өгч байгаа л та. Өөр ямар цуврал илүү сонирхолтой тав. West юу амар өрсөлдөөнтэй өнгөрсөн шүү дээ. Тийм, Lakers-ийг ингэж фейлдэн гэж бодсон уу? Мэдээж бэртэл гимтэл одоо ингэж өрөөсөн ч гэсэн энэ нөлөөллийг бол одоо фейл гэж л харах нь зөв шүү дээ. Тийм, яг уу улирлын төгсгөл мөсгөл бас нэг хэцүүлээсэн шүү дээ. Ер нь л тэгээд плей-офф ер нь тэгэл дуршлаг заагаал гарандаа гэж бодсон боловч гарсангүй. Тэг үнэхээр барсангүй л дээ. Үнэхээр барсан. Бүүкер бол миний бодлоор туршлага нь байсан идэж ирч хүчин байсангүй тэр багт. Тий. Эсвэл нэг тийм барт өмнөх эсвэл нөө бусад хүмүүс өмнөх юмда бартсан ч юм хайшаа ч юм тий. Үнэхээр яг олигтой яг тэр багаас яг олигтой юм ерөөсөө нэг ч болж хараагүй. За яг хөө ингээл LeBron гаргаа шийдүүлж байгаа. LeBron ингээл хийдгээ хийж байгаа юм л та. Нөгөөдөл нь гүйцэтгэл хийхгүй болохоор LeBron бол баг зурлыг ер нь хайцсан юм шиг тоглосон шүү дээ. Тэр 5 дахь 6 дахь тоглолт тэр. Сүүлдээ бол нэлээд урам нь хуурсан баг л та тий. Угаасаа тэгэл тод юм байна. Тэгээ Devin Booker-ыг үнэхээр бараагүй. Booker бол бүр ингээд шат ахсан тий. Хамгийн аимшигтай нөгөө нэг Chris Paul чи ингээд гимтээд мөрн ингээд зовирлаад хаад Booker-ийн тоглолтыг авчихсан шүү. Booker авцсан. Aiton бас авцсан тий. Маш мундаг байгаа тэр хоёр бол. Одоо тэгээд нэгдүгээр шатны би бол нэг prediction-уудыг хэр таасныг бол одоо яриад явъя. За Юта Memphis 2-ыг бол би 4-1 гэсэн яг адилхан 4-1-ээрээ дууссан байгаа. Нөгөө жаа нэг те юуг бол хожиж. Гэтэ Мичл бол гарч ирээд угаасаа зурлыг ойлгомжтой болсон. Тэр бол таарсан. За хоёр дахь зурвал болох 4-5 буюу Clippers Dallas 2-ыг би бас 4-3-аар Clippers гэж бодсон. Яг тэрэндээ хүрсэн. Гэтэ Dallas тэрнээс өмнө яг дуусах боломжтой байсан уу гэвэл тийм. Порзингс үнэхээр муу тоглосон. Яг үннийг хэлэхэд Порзингс сайн тоглосон байсан бол 3 дахь тоглолтыг аваа явуучих боломжтой байсан гэж би бол харж байгаа. За тэгээд дараачих нь болохоор Denver Portland 2-ыг бол би бол Portland-ыг 4-2-оор хожигдно гэж бол Denver-т бол би бишээ Denver-ыг би 4-3-аар хожино гэж өгсөн. Тэгээд Portland бол 4-2-оор хожигдож хүлээлтэнд хүрээгүй хожигдл үүссэн байгаа. Тийм нэрэ тэрэн дээр ярихад бол Damian Lillard багасаа явах шаардлагатай юу? Хэрэгтэй юу? Тэр багийг ер нь одоо задраа тий. Одоо тэгтээ юунаас шалтгаалж ш. Damian Lillard яг авраг хөмөр өнөө эсвэл яг багтаа ингээд яг үнэнч loyalty гэдгийг хадгалж үлдээд одоо loyalty-тэй байгаад мань хүн 10 жил баг амжилт хүрсэнгүү. Тэгээ дээрэс нь Дэм өөрөө яг ингээд одоо LeBron шиг ч юм уу те багийн нэгдүгээр сонголт байж
чадах тоглох шүү мөн үү биш үү. Тэгээд одоо хэрвээ Portland байвал тэгэл дэм дээр үнслэж л явна гэсэн үг шүү дээ. Өөрөө тэгээд одоо тийм хамгаалтын сул тал айгүй их болдог тоглогч ихгүй юм байна үү. Тэр нь одоо нэг степ шиг багийн ингээд өөрийнх нь хамгаалтыг нууж чадах тийм дөрвөн тоглогч авчрах юм уу? Эсвэл Бэм баг миний бодлоор бол амар сайн багийн хоёр дахь клач лидер байхгүй. Том тоглогч дээр. Тийм. Одоо LeBron дээр ч юм уу тий. LeBron ч юм. Лилостиг яг явахаар бол ер нь Lakers юм уу Celtics л хийж хараад байгаа шүү дээ. Яг хуу тийм таамаг гарсан. Гэтэ Miami, Нью-Йорк Майами бас нэлийн хүчтэй яагаад үзэх гээд байгаа юм шүү тий. Майами точжилж гин зэвэн баг болно да тэр чинь. Батлар дэм хоёртэй дөрөвдүгээр үедээ ороход одоо ямар ч баг айн үз тий. Хоёр адуутай. Тэгээ Лилостиг өөр багт очсон гэсэн фэнүүд нь бол муулахгүй байх. Одоо үгүй фэнүүд нь ойлгох байлгүй тий. Ингээ амар олон жил шаналаад би бол баг Portland Lillard-а явуулсан дээр байхгүй. Тэгэхгүй бол одоо дахиад Lillard дээр за баг босох гэж мянган юм бол. Тэгээд DJ-ч нэх үн хөрөхгүй, Nurkic тэгээд байн гимтчдэг. Үнэхээр баг тэр багаас хамгийн үн хүрэх тоглож байгаа Роберт Covington баг. Юу Portland үргэлжлээд дэм дээр үргэлжлээд явна гэдэг л ер нь бүтэхгүй. Өнгөрсөн 10 жил 90-10 жил ер нь л төстэй ойролцоо л болох. Яг л нэг плей-оффт ордог баг. Ааха тийм. Тийм шүү дэм бол ер нь явсан зүгээр. Яг гоо Lakers-д орчвол мөрөөдлийн баг юм уу хааш. Lakers-д орчвол тэр баг Golden State юм шүү баг тий. Одоогийн Nets-ээс амар болох. Өмнөх Golden State. Бэгийн дараагийн prediction юу? Тэгээ Никола Йокич MVP авдгаар авсан. Манай бүдүүн залуу ирээдүйн MVP бол цэг юм баг Йокичийн фэн болох гэдэг шүү дээ. Shaq Fu-гээс хойш 21 жилийн дараа анх удаага төв MVP авсан гэдэг бол үнэхээр домогт амжилт. Одоо Shaq-аас хойш төвүүд ноёлж чадаагүй үед одоо Йокич ноёлдог гэдэг бол бүр амар бодоштой юм багхгүй юу. Гол нь тэг шал өөр арга барилаар Shaq бол ингээл 3-4 өдөөс ингээл хамаа намаагүй тохиол газаргалдаг байсан бол Йокич илүү ивэр тоглодог. IQ-тэй тий. Тэр бол Йокич болон Nuggets-ийн фэнүүд баяр хүргэе. Гэхдээ бол 2 дугаар хитэн их хол явахгүй юм бэлээ. Эвгүй арга. Яг энэ дээр бол явахгүй юм бэлээ тий. За тэгээ West-ийн 4 дахь зураг болоход одоо Utah гэж солирч чинь Suns Lakers дээр би бол угаасаа Lakers-ийг 4-2-оор хожиж гин гэсэн харамсалтай нь хэрвээ Davis байсан бол би бол 4-2 биш баг 4-1-ээр дуусгах жоох гэж харж байна. Яг л Davis-тэй Lakers-ийн өдөөс шал өөр тоглолт юм. Suns бүр ингээд за яаж хожигдох уу гэсэн байдалтай яг тоглож ирсэн байхгүй хоёр тоглолт. Тэгээд Davis гимчингүүд Suns бүр ингээд ирчүүч ороод ер нь финал шаачих юм биш үү гэсэн байдалтай тоглоод дээрэс нь Chris Paul яг ингээд талбай дээр байхгүй ч гэсэн те ингээд ардаас нь зөвлөд одоо чи ингэж орт тий Бүкрэ чи ингээд тоглолт ахих гээд Бүкр яг ер нь Дэвис гимцснээс хойш алаад эхэлсэн шүү дээ. Бүкр бол тий ерөөсөө алдахгүй хэлээ би бүр хараад гайхсан шүү дээ. Тэр бол яг прedict шивцсэн нэг цуурлаас. Нэгдүгээр шатанд ер нь хин өөрийгөө илүү батлав. За Дончич Бүкр мэдээж Жаморант бас батлсан. 40 оноо аваад тий. Морант Ютагийн эсрэг өстой Мемфис бол өстой хамгийн байж чадгаараа л үзсэн гэж бодож байна. Миний хувьд. Мичл бол тэгээ суперстар юм. Мичл бол угаасаа ойлгомжтой. Хин байна. Мемфисийн нөгөө Дилен Брукс байна. Тэр чинь айгүй сайн тоглосон шүү дээ. Бараг Пол Жоржийг тоглосон шүү дээ. Хамгаалтан дээр амар сайн, 3-аас сайн шидсэн. Оноо 20-оос дээш гэдэг. Амар сайн тоглосон. West-с. Тэгээд Эйтон байна. Эйтнийг бид нөгөө нэг яалтчгүй Лукагийн драфтын нэг гээд ингээ мартчихдаг. Лука трейд гэж яриад. Яг үндэ Эйтон надаа бол Трей Янгаас илүү ирээдүйтэй тоглогчийг харагдаад. Трей Янг хейтээс рэл. Тэрний талаар одоо ярина. Тэгээд East-ийн цуврал руугаар Lakers хэрвээ 4-2-оор хожоо гараад ирсэн байсан бол миний баг бүх таамаг ихний цувралт шатнд таарах гэдэг байгаа байхгүй West-с. Тэгээд East-с ярил Philly Wizards-ыг би 4-1-ээр хожино гэсэн болох юм болдгоор болсон. Wizards-ийн фэнүүд болон Westbrook-ийн фэнүүдээ уучлаарай. Гэтэ бити ийм юу байл та жоохон бодтой юм хүсэж ил та. Юу нэг хожицсон чи бүр цувралыг авч явна гэд юу ч ярих гад хэдий. Тэгээд яалчгүй Simmons Tobias 2 тэгээд сүүлийн тоглолтоо авцсан л та. Угаасаа Wizards нь өөрөөсөө хамгаалтгүй баг байхгүй юу. Эцний Westbrook 30-10 Bill 40 он авсан ч угаасаа бусд нь ингээд үнэхээр жалга топ пис Wizards. Тэгээд тэр таарсан. Тэнгүүд ганц зөрсөн цуврал нь болохоор Knicks Hawks 2 байна. Нэгдүгээрт би Hawks-ыг угаасаа дутуу үнэлдэг. Trey Young-д би угаасаа дургу. Жохон угаасаа biasтай сонголт хийсэн. Тэгээ би дээрэс Knicks амар итгэцэн байсан л та. Knicks нүүн хамгаалтын үлрэлт амар байсан шүү дээ. Тэгээ яг үнэндээ Rose тэр багийг чирж байгаа байхгүй юу? Тэ
Rose л ирсэн шүү дээ. Rose л ирээд байсан. X Factor нээсэн шүү дээ. Rantlыг би бол топ тэ 20 тоглогчийн нэг мигийн байна гэсэн чинь зүгээр Siakam-ийн жоохон сайжруулсан хөлбөр байсан юм байлээ. Яг багийн нэг болоо бол амар тийм хязгаарлагдмал тоглолттой. Магадгүй 2 3 байхад бол Rantl алах байх. Тийм. Rantl-ийн хажууд өөр нэг оноо авдаг нэг тоглогч одоо од тий. За Lillard байлаа гэж бодоход Rantl дээр байнга даабл очихгүй. Rantl нэг эсрэг нэг харин тэрнээс хүснээр тоглосон. Trae Young бол яалчгүй 3-аас бол аимшигтай. Trae Young-аас гадна бол Capella амар байсан. Bogdanovic гэдэг. Bogdanovic сайн байсан. Bogdanovic бол үнэхээр хоёр дахь хот нь юм байлээ. Би бол John Collins гэж бодоод байдаг байсан. Тэгээ яг хуу Атланта үнэхээр бүх талаараа илүүрхсэн дээ. Тэгээд Bogdanovic-ийн хэдэн сая гэрээгээр очлоо. Bogdanovic 60 хөлөө. Гайгүй өндөр очсон санагдаад байна. 60 хөлөө 70-аар оцсон шүү дээ. Хэдэн жилийн гэрээ илээ? 4 баха. 4 жилийн 70 сая ярьсан. Тийм. Энэ л гайгүй болчиход байна. Буруу хэлж магадгүй. Ямар ч Milwaukee-гоос мөрөөд атсан шүү дээ. Тийм. Солилцоогоор яаж ингэ. Тэр нь ч зүг болсон. За тэгээд Атланта тэгээд хоцсон л та яалтчгүй нэг. Тэгээд Trae Young угаасаа нөгөө ихний тоглолтноор хожлын шидэлт мэдлэл тэгэл бас нөгөө хейтрүүдийнхаа бас амыг дарж байгаа юм л одоо нэг NBA-ийн дараа чи Willian болох юм тоглогч те. Willian гэдэг нь одоо юу гэж юм нэхэр нэх олон фэнтэй биш. Гэхдээ ингээд фэнүүдийн амыг дарж чадаад тэр өмнө нь болохоор James Harden байсан ерөнхийдөө. Harden ч угаасаа ингээд нэг олон фэнтэй биш шүү дээ. Яг Houston-ээс бостай юм. Harden чи ингээд Trae Young яг тийм тоглогч болно. Trae Young ингээд хамгаалтанд байдгүй төгсөн мөртлөөсөө товтлогоог багыг авч явдаг. Ингээд floor spacing өндөртэй. Гэхдээ ceiling бол үнэхээр багтай тоглогч. Тэгээд ер нь бол тоглолтоор л өөрийгөө харуулж дээ. Тийм. Одоо жишээ нь Trae Young нэг гимтчлээ гэхэд дахиж тэр хэмжээнд тоглоно гэдэг аюу хэцүү байна. Тэгээ өөр амар гимтчгээр тоглолттой. Самбарлуу tear drop их дайрдаг ч гэх юм уу. Тэр tear drop нь гоё амжилттай амар. Тэгээд би бол Никсийг арайч нэгдүүлчих гэж бодсонгүй юм тий. Би Никсийг ядаж 7 тоглолт гаргах байх гэж бодсон нэр бодлооч. 7 жиш ядаж нэг 2 3 ч юм тий. Ядаж нэр 2 хожих ёстой байсан бохоггүй юу тэрэн дээр. Нэг гэхээр бас арай л зүрдүүлчлээ гэж хараад. Тэгээ яг Никс бол амар гоё ирээдтэй байгаа. Никс одоо нэг од авчрах бүрэн боломж байна. Кавайг авчрах боломж байна. Лилардыг солилцоогоор авах боломж байна. Одоо л нэг хөл дээрээ тогтж байна да. Тэр нь East-ийн ихний нэгдүгээр шат бол ер нь тэгэл шүрдэл арц те 4-1 4-0 гээл. Угаасаа Бостон Нэтс дээр угаасаа юу ярих вэ? 4-0 гэж бодож илүү. Би чинь 4-0 илүү 1 гэж таамаг өгсөн. Тэгээд таамаг өсөр болсон. Tatum үнэхээр супер од гэдэг бас харуулсан те. Kevin Durant-ийн өдөөс 50 оноо гэдэг чинь бас мундаг. Эсвэргээрээ Kemba Walker бол хог болцсон юм байлээ. Явуулахаар болцсон байлээ. Kemba-тай тэгээд салыг хийсэн байлээ Celtics. Ер нь яах гэж авчирсан юм бэ? Гэхдээ уул нь Kemba-г бид нэр анх ирж байхад өө Kyrie-г орлох хүнээ яачлаа. Гэхдээ ингээ бөмбөг булаацалтаад ахгүй багийн 2-2 болоо явчихна гэсэн. Мань үн чинь бүр 2 байтгаа 4 ч болж чадахгүй бол. Smart-аас 7-дор тоглолт үзүүлсэн Kemba бол. Анх л уг нь амар хүлээлттэй байсан шүү дээ. Тэгснээс нэг тоглогч бас бидний амыг амар дарж гин. Нэг дохдог байсан тоглогч чинь буцаад дохоод эхэлж илээ. Griffin амар байсан тэр зуралд. Туралт жоохоо одоо ерөн Bucks-тай тоглож байгаа яг дараа нь ярина. Амар байгаа. Тэгээд Bucks угаасаа хүлээлтнээс давцсан. Яг ихний зурал дээр ярихад би бол 4-3-аар хожих бах. Нилээн зовоох ах гэсэн. Miami үндэ юм болоогүй. Jimmy Butler юу 15 оноод унтчлаагүй шүү дээ. Юу ч болцсон. Тэгэд Bam-ыг би бол айгүй гоё ийм Тир 2 маягийн тийм хамгаалдаг гоё юм одын болов гэсэн. Мань энэ плей-офф ерөөс товтолж чадаагүй. Тэгээд Драгич бол унтсан юм бэлээ. Тэгэхээр миний бодлоор бол Miami Hero-го Tyler Hero-го одоо угаасаа явуулсан. Kuzma-гийн араас орлоо ингээд юм бол. Тэгээд Kuzma Hero 2 яг адилхан плей-оффт түрүү жил нэг гайгүй байсан болох. Тэгээд нэг од авчрах хэрэгтэй. Тэр одод дундаа одоо ихний 10-т байдаг одуудаас нэг нь авчрах. Тийм тий. Бол Butler дахиад ингэж ирээд East-ээс гарна гэдэг бол би бол дахиж бол итгэхгүй л. Butler энэ плей-оффор угаасаа сэтгэл зүй жоохон тааруутай тоглож байгаа шиг харагдчихсан. Нэг түрүү жилийн нэг тийм галцоог нь яг нэг байхгүй болсон ч юм шиг. Тэгээд Miami бол угаасаа би хүлээлт нь өрөөгүй. Би бол ялагдана гэж бодчихсон л. Miami-д гол нь нөө нэг бэртэл гимтэл байгаагүй. Яг го Depot авчирсан үн. Гэхдээ Depot нэг багийн үндсэн суурь биш шүү дээ. Тэгээд бэртэл гимтэл байгаагүй гэж би бол бодож байгаа хгүй. Яг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ яг Crowder байгаагүй. Өнгөрсөн жилийн Bucks Heat 2-ыг харахаар Bucks илүү сайжраад Heat жоохон Heat нэлээд утсан.
Antetokounmpo плей-оффт нэг тоглож суулж яах шиг байна гайг. Үгүй Antetokounmpo сураагүй тэр зүгээр Holiday Mid-тэй Одоо хоёр Nets-ийг сайн харсан тоглосон юм билээ те. Би чи Нээцийн үдээс юм чи. Тэгээд шууд Nets Bucks-ын цуврал руугаа орчих байвал хэвлээ. Тий. Сонжирч. За тэгвэл Bucks-ыг хоёр хожигдно гэж бодсон уу? Бүр юм James Harden гэдэг багийн үндсэн систем нь байхгүй. Тэгснээ хоёр дахь тоглолтоо бараг хэд 40 оноо байлаа. Бараг 40 оноогоор уншуулна гэж. Би бол зүүдлээчгүй байсан. Яг хуу хитрхи гонигтай л юм л та. Harden-тай байсан бол окей угаасаа хоёр хожиг нь ойлгомжтой байсан. Тэгээд Harden-гоо нэг тоглолтод нь сүүл эхний тоглолтноор бол сүүлд нь тасарсан шүү дээ. Тэгээд за Bucks тэгвэл энэ дээр окей adjustment тэгээ гараад ирэх юм баг гэсэн чинь бүр дордоо гараад ирсэн. Бүр 40 олоо явцтай. 20 оноо авах ч тоглогч Bucks-аас гараагүй. Тэгээ ер нь Durant бол одоо Antetokounmpo-гоос илүү тоглогч гэдгийг бол харуулж яах гэж миний хувьд бол бод. Durant Antetokounmpo-гоос л илүү тоглогч гэдгийг харуулж байгаа болохоос лигийн нэг бол биш шүү. Би дэрийг бол бичсэн байгаа. Durant уу? Durant биш. Лигийн нэг бол биш. Durant лигийн нэг 3 талаа. Эхний 3 талаа. Durant лигийн нэг болохын тулд тэгэхээр багтаа хамгийн үнцэнтэй тоглогч болох ёстой гэдэг батлана. Яаж нөгөө нэг Harden нээцтэй, KD-ийн нээц гэж ярил. Тийм. Harden-ийн нээц бол илүү ингээд үлрэлжингаа явц илүү амжилтыг гаргацсан баг нь гэж бол би хараад байгаа. Дээрээс нь Harden ихний шатны зургалд авсан шүү дээ. 18 ассист юу вэ? Тэгээ миний бодлоор Durant бол нэгт яригдаж бол болно. Яригдах нь зөв. Угаасаа эхний 5 тоглогч дээр угаасаа кейс байгаа. Угаасаа Durant бол одоо Luka дээр ч кейс гаргаж болно шүү дээ. Durant-ыг бол баргийн хүн хааж чадахгүй гэдгийг бол харуулж штэ. Durant бол баг хүссэн газраасаа л үсрээ шийдэж байна. Durant бол яасан ч яашгүй ISO scoring төрөл дээр угаасаа түүхэндээ баг номер 1 2 уу гэж яригддаг. Тэгэхээр бид нар за тэрийг ингээд цааш нь тавьчих те. Угаасаа бид нар мэдэх юмнууд нь хамгаалах дунджаас тэйгүүр те. Тэгвэл Durant хизээж багийн систем болж явдггүй тоглогч одоо Curry шиг ч юм уу, LeBron шиг ч юм уу, Harden шиг ч юм уу те. Durant яг те хүссэн үедээ ингээд оноогоо авчдаг. Тэгснээс багийн одоо системд ороод явахгүй. Durant сайн тоглолтод бусд нь унчингууд тэр баг хождгүй байх жишээтэй. Амар OKC-д ч гарч ирсэн, Warriors дээр ч гарч ирсэн. Тэгэхээр тэр л утгаар нь би бол Durant-ыг Curry-гоос ч юм уу, LeBron-оос юм уу энэ нөлөөлөлт бол нэг тэгж дээр тавьж чадахгүй. Яг уу үнэхээр KD-ийн нээц болоод финалийн MVP авчвал номер 1 ярдэж болох юм. Өөрийгөө баталж харуулвал. Тэгвэл би топ 50 гэдэг бичлэг дээр угаасаа ярина тэрийг. Тэгээ одоо ч KD-ийн нээц биш л дээ. Яалчгүй нөгөө нэг шоконд оруулаад нөгөө нэг баг ихнээсээ тасарчингууд Kyrie Murray сайн тоглолт тэгэл амар тим Bucks-ыг нэрээ Knicks ч очихоор байсан л та. Үннийг хэлэхэд. Яг энэ янзаар бол тэгэл баг 4-0 ч юм уу 4-1 л гэж харагдаад шүү дээ. Хэрвээ Bucks-ийн тийм сэргэл хийхгүй л юм болоо. Harden ирчүүл тэгэл дуус. Harden ч одоо бүр юу вэ? Magic Johnson цаашаа тоглож. Бүр ингээд нэг Эндоны юм тамирчиж юм дураараа тоглолт шүү дээ. Ингээл хайсан болгонд орж буурал нэг яг тэгэж тоглож ийлээ Harden. Тэгээ Middleton-ээс бас их юм хүсээд байна уулна. Арай сайн тоглолмоор байна. Тийм, Chris Middleton, Holiday хоёр бол нэг 2 дугаар төвшний од биш, 3 дугаар төвшний од доо ялтчих. Яалчгүй яг Antetokounmpo тогтмол нөгөө All Star биш те. Тийм. Antetokounmpo жоохон унах гад ирэнгүүт нь яг араас нь түлхээд өгчдөг хүмүүс. Тийм, одоо супер одын тоглолттой ундаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар одоо Kobe-гийн тоглолт ундаг байсан, LeBron-ы тоглолт ч ундаг байсан. Тэр үед нь Kyrie ч юм уу те, Pau ч юм аваа явдаг үед. Тийм үн ерөөсө Bucks талга. Тэгэд Giannis-ыг яг шүүмжлэх юм гэх юм бол 4 номерын тоглогч ингээд доор шахаа тоглохгүй байна. Giannis өөрийгөө холбогч гэж бодоод байгаа байхгүй айгуу сайн уу. Холбогч гэж одоо бөмбөгтөө залж ороод ингээд тэгснээ бөмбөгөө алдчих малтаад. Griffin тулахаар шахаад орж чадахгүй. Би бүр гайхаад байгаа. Griffin-ийг оо. Үгүй Griffin ч бүр тийм амар хамгаалалт сайтай тоглогч биш зүгээр үнэхээр булчингийн масс бол сайтай. Тийм булчингийн масс байгаа. Гэтэ Giannis өөрөө ямар булчингийн масстай лээ. Өөрөө ямар бийтэй лээ тий. Давуулаад алдаа бол орох юм дээр Giannis сонио юм ээ. Зүгээр нэг тийм Jokic шиг ороос суучих хэрэгтэй байхгүй нэг тийм Jokic, Embiid тий. Йоо тэгээд өөр заболи. За энэ бол зүгээр ингээд маа биеэрээ ордог шүү дээ. Яг тэр шиг орох хэрэгтэй байхгүй. KD дээрээс нь биеэрээ амар гоё ордог юм уртун. Тэрнийг Giannis бол сурах хэрэг байна. Тэгэхээр би Giannis-ыг бол нэг тэгэж лигийн 1 2 удаагийн MVP хүнштэй өгнө. Та хоёрын бодлоор Kyrie тоглож. Kyrie угаасаа 3 тийм NBA-д 3 дугаар сонголтууд дундаа хамгийн төгссөн шүү дээ. 2 дугаар сонголтууд дунд ч айгу дээгүүр яригдчих болох тоглож тэгээд тэгж бааварлахаас өөр яах вэ? Тэгээд Kyrie нөгөө Boston-гийн юун дээр нөгөө логон дээр яагаад дэвслээдсэн. Тэр яг нь тэрийг нэрээ юу гэж бодсон? Тэр юунаас болсон гэж би бодсон. Нөгөө нэг Jaylen Brown ярьсан шүү дээ Бостонд
одоо racism амар их байдаг. Одоо нөгөө өнгө арьсаар амар гадуурхдаг болохоор ингээд жоохон уур амьсгал хэцүү байдаг гэж амар яригцсан. Jaylen Brown бол баг гойлон гал ярьж ирсэн. Тэгээ тэрийг Kyrie бас нэлээд эсэргүүцэж Twitter дээр хит юм бичсэн байлаа. Тэгээ Бостонд бол тийм байдг нь үнэ. Угаасаа жилээс жилд Бостонд дандаа тийм racism-ийн асуудал аль энэ Bill Russell-ийг байх үеэс яригддаг байсан. Одоо ч гэсэн ингээ яригдаад байгаа нь яалчгүй нөгөө нэг цагаан арьснууд давмгаалсан мууж болохоор ер нь тоглогчдод жоохон тийм тааруу байдаг юм шиг наасаа. Тийм, Kyrie бол нөгөө нэг яг Босны энд талбай дээр нь хоёр тоглолтод бүрэн тэгэхээр үгээр идэж уусан шүү дээ. Тэгээ эхний тоглолтод мань хүн амар муу тоглосон байхгүй. Тэгээд Celtics содсон. Хоёр дахь тоглолтын дээр нь алсан. Тэгээд эсрэгээрээ нээц сожоод. Тэгээ Kyrie-гийн яг уу майнд нь зөв зөө. Майнда илэрхийлэхтэй амар буруу илэрхийлдэг. Тэгээд хуучин бага тэгээд дэвсэлхээр одоо хин ч ер нь бол дургуй шүү дээ. Одоо KG бас ах махантэй хилжиллээ сүлд ингээд Kyrie өөрөө ингээд Босныг үл үнцгсэн тийм болохоор ингэсэн гээл те. Тэгээ нэг фэн бол нэг юм шидэд амтсан шүү дээ. Зүгээр арцаа өгүүлчихгүй те. Ус шидсэн байс те. Мань хүн нөгөө нэг тийм майнда илэрхийлэхтэй л жоохон буруу. Ер нь Kanye West юм уу та энэ. Юу гэх нэг NBA-г бид нар өөрсдөө буюу зохиогоод өөрсдөө явъя цагаан арснуудаас хол байлгая гэдэг нь яг хуу майнд нь зөвч илэрхийлэхтэй ингээд LeBron-ыг те ингэж мэгээд тэгэхээр бас буруу л та нөгөө талаар яг хоёр талтай. Тэгэд би энэ зурлыг юу гэж бодож байна гэхээр Bucks үсрээл хоёр хожил авах юм байна. Ер нь үсрээл. Энэ янзаар бол авахгүй ч юм. Энэ янзаараа хаар дээрч бол авахгүй байх бараг. Тэгээ талбай дээр бас маргааш өглөө ихэд өөр тоглох хаа. Бид нар угаасаа бичлэг яригдчих хооронд хоёр тоглоод зурал дууссан ч явахыг үгүйсэхгүй те. Яа тэгээд Hawks Sixers-ийн зурал дээр ярих юм байна уу? Нэг байгаа л одоо чи. Нэг байгаа. Joel Embiid яг тэр зурал дээр өөрийгөө Kobe гэж бодоод ил. Ингээд доор Simmons сул байгаа заяа. Set 3 дээр сул байгаа. Embiid дээр 3 оны анхаарал татсан. Embiid дээр 2 нь үсрээд ирж байгаа. Өөдөөс нь алдаа авах шийдэл. Embiid дундаас юу нэ айгуух шийдэл те. Embiid бүр яг юм Jokic-ийн бүр шал ингээ эсрэг хөвлбөр нь болцсон байл. Бүр ингээ хапал жоохон амиа галт. Үгүй амар амиа гэж хэлэхэд болохоор болцсон байлээ. Гэтэ яг илүүгээ мэдэрсэн хүмүүс ч угаасаа яа тийм гимээр л тоглох юм хөөрцөн. Тэгээ мө хөөх юм уу Capella л өрөвөрч юм да. Capella ингээ Embiid-тэй зовж байгаа хөөхгүй. Заавал ингээл хоёр алдаа малтай арай гэж гаргачихлаа. Тэгсэн дараа нь Howard гарч ирээд бас Howard ч ах нь байсан угаасаа Houston цугаас Howard гарч ирээд бас зүгээр байлахгүй байхгүй. Ер нь бол жоохон тийм дээрлэхүү тоглолтоор бол Атлантаг бол хожих юм байлээ. Тэгээд энэ зурал дээр бас миний нэг шийдэгдэх гэдэг юм. Би одоо player rank гаргавал Trae Young, Simmons хоёр одоо нэг байрлалын тоглогчтой. Алийн дээр нь гарахгүй ингээд би бол дандаа Simmons-ыг дээр нь гэж боддог байхгүй гэсэн ингээд Trae Young ингээ оноо авалт юм уу шидэл дээр л илүү болохоос бусад бүх тал одоо талбайг харах мэдрэмж хамгаалт. Тэгээ intensity цааших потенциалаар нь би Simmons-ыг илүү гэж боддог. Харин хэрвээ Simmons-аас үнэхээр илүү перформанс үзүүлчихвэл угаасаа арга байхгүй би Young-ыг дээр нь бичих ёстой. Тэрийг л ер нь харж байна. Тэгснээр суралт бол нэг 4-2-оор Sixers дуусчихна. Sixers угаасаа гаж ярилтэй. Танаа нөгөө нэг J. Cole-ийн ах нь юм уу дүүн юм уу айгуу сайн тоглож илээ. J. Cole ч бас тэндээ алаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. J. Cole нэрээр тэр Африкийн лигт ороод Африкийн лигт ороод хэдхэн тоглолсон. Гэтэ хэдхэн тоглохдоо ерөнхийдөө бол дундаж тоглогчийн гаргадаг статыг бол гаргаж ийлээ. Тэгээ хөөхөн тоглолч ийлээ. Блок хийгээд амар үлээ. Тэгээ яг Африкийн жоохон хейдл авсан байлээ л те ингээд хаанаас гинт нэг амар том од гарч ирээд мөнгөөр зодож Африк лигт оронгуудаа нэг хит хожигдчихэж яллаа. Тэгчээд зодог тайлаа гараа явчихваа. Африкийн фэнүүд Жеколийн мэддгүү хүмүүс бол жоохон эвгүй санагдах байх л да. Одоо NBA-д гинт Дрейк орж ирэнгүүтээ хит тоглоод зодог тайлаа гараа явуулсан утгагүй хэрэг болно тий. Яг нэг тийм Монголын лигт ирсэн бол Manny Pacquiao хэсэг сакс тоглосон шүү дээ мэдгүй. Manny Pacquiao. Тийм. Нэг амар хачин шидэлтэй метр бараг 50 арай намхан шүү дээ. Амар сони шидэлтэй. Manny Pacquiao-гийн нэг сакс тоглож байсан юу байдیں۔ Тэгээ Филиппиний лиг дээ юу? Филиппинийхээ лиг биш. Ямар ч гэсэн нэг юм тоглож байсан. Гэтэ ямар ч лиг нь лиг.
Тэгээ би яг юу гэдгийг санахгүй. Ямар ч сонирхолтой. Тоглоод гэрээ хийсэн мэсэн. Найзуудлыг Friends-ийг. Тэгээ баг Friends-ийг хамгийн амар нь equal яг NBA тоглох боломжтой байсан гэж байгаа байхгүй. Яг тоглох уугүй юу гэж байгаад яалчгүй нэг жоохон эвгүй штэ NBA эдгийн Detroit тоглох юм бол алхаар юм бэлээ чи. Detroit-ийг өнө муухай. Detroit-д очивол Cosmo All-Star болохоор тийм баг байгаа даа байхгүй айгүй хэцүү. Яа тэгээд West-ийн зурлал гэс ярьчих гэж бодож байна. За Denver Suns 2 амар юм болох юм бах гэсэн чинь нэг амар юм болохгүй юм байлээ. Яалчгүй Denver хүч дутчихилээ. Манай MVP л хэлээ. Тэ. Яг гэж бодооны нөхөд. Манай цэгийн нөгөө дүүнрээ тойруулаад нэг үлгэрээр ярьж өгч байгаа юм шиг. Яг л тийм баг болчихсон. Одоо тэгэл бас л түрүүн шиг эсвэл 4-1 4-2 бол гэж. Тийм. Би бол баг 4-1 л гэж харж. Би бол тэгтээ Denver-ыг яг upset гээ гараад ичээсэй гэж найдаж байна бүр тийм. Яг тэгвэл гоё л да. Яг тэгвэл гоё л да. Тэгтээ хичнээн MVP гэсэн чи ганцаардаг л байхгүй LeBron шиг. Боломж байгаа байхгүй юу? Баггүй шүү. Айлаас нь хүмүүс гимчүүл боломж байгаа. Үнэхээр Chris Paul-ийн гоёны арын шүрмэс. Chris Paul гэхдээ өмнөх цуврал дээр нь би бол харсан. Жохон хөнцчгээд мөрн бол амар эвгүй харагдчихил те. Тэгээ нөгөө нэг нуруунаасаа нэг хальт түлхүүлсэн чи мөрн эвгүй болоо тоглолтоос гарсан шүү дээ. Тэрийг бол харсан. Боломж байна гэж харсан. Муухай те. Гэхдээ Chris Paul энэ жил авраа авчвал тэгээ. Өө нэрээ тий. Chris Paul, Booker. Нөгөө Kardashian-ы хараал баярлаа яваад байгаа шүү дээ. Хараалч гэж одоо ингэж ааш нөө. Хонсон цөөн сүйтэйсээ гэдэг ааш тэрэ гэж. Яг үннийг хэлэхэд гэхдээ Kardashian-та нийлсэн хүмүүс ч амар томордог байхгүй. Tristan Thompson жишээ нь авраг авсан байхгүй. Chloe-тэй явж байгаа тий. James Harden Chloe-тэй явсныхаа дараачаар MVP тоглож болсон байхгүй. Яг үнэхээр Kim Kardashian-тай л явсан нь яарсан болохоос. Тийм тий. Тэгээд Kendall тэр хоёр болж ийн бүтэж ийн одоо. Гоё найз банд бол өөрийгөө харуулж хэлсэн шүү дээ. Би найз банднараас чи илүү өмнөх найз банднараас чи. Simmons-аас илүү гэдгээ харуулж ийн. Тэгээд гоё тоглогч юу. Гэтэ би бүр амар тийм мөрөөдлийн одоо миний хүсэж байгаа финал болохоор бүр юм Suns тэ Philly мили гэсэн бүр юм өөр Nets хамаагүй тийм тисөөр ертөнцийг үзмээр байгаа байхгүй. Тэнгүүд Philly-ийн фэнүүд амар юм хатуу ширүүнтэй ингээд одоо ингээд шууд үзэгчтэй бүүлж мүлдэг. Тэнгүүд Suns-ийн тэ Аризонагийнхан бас юм шүү дээ. Амар байлаа шүү. Дүрлж ийлээ шүү. Йоо тэр нөх хүүхдүүд фан хүүхдүүд тэ чалж маалаадгүй шүү. Тийм бүр алж ил. Дээрэс нь Phoenix-ийн ордон бүр амар гоё болсон нөгөө нэг ковидтэй хүмүүс нь аюу зөөхөн тэнгүүд зайгаа барайл тэгвэл ковидгүүнүүд нь амар их ковидгүүч гэж нөгөө вакцинчсан. Тэгээд бүгд ингээ маскгүй ингээл нийлэл тэ. Яг ингээ менежийг бөөндөө заалт нь үзэж байгаа юм шиг. Ер нь юм амьд хүнтэй тоглолтоо бүр амар сансан байлээ. Харт. Энийг орилж морилж байгаа юм сан. Нэг фэн бүр нэг тоглолтын дээр шидний доор очиод хоортын хөлнөөс барих гэдэг хүүхдээ. Надад л тэр Suns-ийн тэр нөгөө хүүхдүүдийг, пен хүүхдүүдийг харах гоё юм. Тэгээд сүүлийн цуврал болох Clippers болоо Jazz-ийн цуврал дээр Donovan Mitchell-ийг за хамгаалах хүн байхгүй гэсэн нэрээ хамгаалах хүн байхгүй л үнэхээр Kawhi өөрөө л байнга ингээ Luka шиг дагалж авдаг юм бол тээ. Mitchell 45 оноо авч бол эхний тоглолтыг авцсан. Одоо маргааш өглөө тоглоно. Тэгэл тэгээд Clippers-ыг гараад ичнэ гэж бодож байна. Ялчгүй арай илүү баг нэж би. Тэгээ миний харж байгаа юм болохоор одоо Mitchell-ийн тоглолт унчлаа. За эхний тоглолтыг Mitchell ингээ галзуураад авч юм байж. Mitchell 4 тоглолтод ингэхгүй байхгүй. Тийм. Тэнгүүд эсэргээрээ Kawhi бас 4 тоглолтод ингэж муудахгүй байхгүй. Kawhi бол сая зүгээр яг жоох айдсан маяг юм уу те. Тэгвэл өмнөх суурлаасаа жоохон гараагүй юм ядралтай маяг юм байсан. Тэгээд PG бас 7 тоглолт ингэ суугахгүй байх. Сая бол үнэхээр тоосгоцсон шүү дээ. Тооблаа шүү дээ. Rotation илүү баг нь надад бол Clippers санагдаад байгаа. Зүгээр илүү ашиглагдаж болох үз тоглогч нэг юм да. Тэгснээс ашиглаж байгаа тоглогчтой яг системээр их юм бол мэдээж яаж л тий. Хүмүүс лигийн тэргүүн баг байсан. Болох үз дээр Clippers л. Одоо жишээ нь Cousins-ыг гаргаад те Gobert-ийг 2 алдаа гаргавал тийм үү те. Тэгвэл Utah амар хэцүү болчих واخхой. Mitchell-ийг өөрийг нь алдааны асуудалд оруулдаг ч юм уу. Тиймэрхүү бол боломж бол Clippers. Тэгэл лүү бол яг нөгөө нэг хожигдоо сурцсан. Хожигдож араас нэгсээр байгаа сурцсан болохоор нэг Clippers баг гарчих бах. Тэгээд Clippers 4-3-аар хожих байх гэж бол би бодож байгаа. Бас 7 тоглолтоо. Өвтөө бол гэхдээ гоё аригчлээ. Яг Mitchell бол яг довтлохоогоо авч яваад. Тийм. Gobert-ийн хамгаалалт гоё боллоо тий. Gobert тэгдээл шилдэг хамгаалах. Шилдэг хамгаалч гэдэг. Баталчлаа. Тийм. Тэр чинь юу
би ярьцлага үсчихсэн чи Денигрийн Руди Гоберыг сайн хамгаалалт үдээсдэг биш. Өөрөө сайн хамгаалтыг тоглож хийж амар тайлбарлаж хэллээ л дээ. Руди Гоберыг хамгаалалт өдөрддөг гэх юм бол одоо LeBron байна, Draymond Green байна тий. Anthony Davis байна. Тим төрлийн тоглогч. Яа, тэгээд ерөнхийдөө бол 2 дугаар шатны цувралыг ингэж бодож байгаа. Тэгээд бүсийн финал эхлэхээр Нэтсиг ам фейлдээс хэл гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн Clippers шиг. Нэтс тэгээд Хартон гимтчүүл фейлдэх. Хартон гимтэхгүй бол хотлоо. Өнгөрсөн жилийн Clippers контендер байж байгаа л фейлдсэн шүү дээ. Яг тэр шиг одоо Nets контендер байна. Тэгэл Nets фейлдээс. Гол нь East-д тэгэж одоо нэг тоглогчоос ингээд бүр ингээд цэвэр мисматч болгоод ингээд багийг нь дуусгачих юу ерөөс арахгүй. Үнэхээр Simmons л тэгдэггүй бол Giannis тэгж чадахгүй байхгүй. Simmons одоо юу гэдэг өөрөө мисматч болол за Хартон дээр очиж алдаа авч ороод тэгвэл ороод ирэнгүүтээ 3 руу гаргуулж хідүүлээл яг LeBron-ы хийдгийг хийвэл тэ Embiid тэнгүүд нөгөө талд нь Shaq шиг байгаад байвал тэ тэгвэл амар тийм хэрэг тарина. Гой комбо. Dynamic дуу болонгууд нэрээ багийнх нь бусад хүмүүс нь ингээд ага хөөрчгдөг баг л. Тэгэл Brooklyn арай л зузаан юм бэлээ. Brooklyn бол яалч аврах гэж харагдчихлээ. Яалч аврах гэж харагдчих. Brooklyn Harden л гэмтэхгүй бол аврах. Хартаа одоо фейлдээс. Өгөөсөө дэлхийн нийтээрээ фейлд хийх хүсэж байгаа. Хараал. Дүрэнд айгүй тийм гоё 50 тоглож илээ ш нэг тийм. Яа. Биди чи ерөөсөө гимтээгүй юм шиг л тоглож илээ ш. Хамгийн амар нь зүгээр. Тийм. Нэг 3-аас юу юм бэ тэр. Уул нь Ахиллесаа гимтээсээ одоо дор хаяж жил өнччөө тэгээд орж ирэхдээ мангар форумгүй эсвэл огцом тесрэлтгүй болсон байна. Хэдий дээр бол шидэлтэй угаасаа амар шиддэг байсан. Тесрэлтэн байгаад байгаа л би яа. Тийм ер нь тэр Ахиллес гимтсэн юм уу үгүй юм уу? Эргэлзээт болоо эхэлж байгаа. Хамгийн сонирхолтой нь ингээд тесрэлтэн байгаад Янасаа суртан тоглож ийн гэдэгт бүр хамгийн амар байхгүй. Яг ч юм биш юм бэлээ. Бол илүү юм бэлээ. Робот юм бэл. За нэг тийм. Одоо тэгээд 2 дугаар шатнаас яг гарах нь. За сая Clips гарна гэж юм. За Suns Clips Suns ойлгомжтой. За Nets ойлгомжтой. Sixers ойлгомжтой. Тэгэл энэ дөрвийг яхаар нэг 2-7 хоногийн дараа бид нар бас өөр юм. Мэдээж өөр багууд ороод ирэх ч үгүйсэхгүй зүгээр одоогийн хамгаа ярих юм бол юм байна. Тийм ээ. Би бол Denver-ийг тэмч байгаа. Үгүйсээ бүдүүн Саасаал. Гэтэ би бодсон шүү дээ. Денверт хэрэг Морейн байцсан. Заяа. Тэгээ Бартон нэрт тоглосон. Тэгсэн бол Lakers ингээ фейлдсэн бол шууд финал. Clippers-ийг бол яг ийм бүрэлдэхүүнтэй Денвер бол арчих юм билий. Тэгэл харин MVP бол тэ Nets эсрэг Jokic бол бас алах баха. Зүгээр ингээ төсөөлөд үзэнгүүд бүр ингээ бүр Shaq цааш бүр Shaq дээр Jordan-ыг нэмэ Curry шидээ. Jokic бүр тгийж даам гарна гэхээр л бас. Зөрүүлээд бас KD хэцүүлтэй. Уулын тэр KD-гийн ч нөгөө нэг ядуу үний хөвлбөр нь байгаад байгаа юм. Michael Porter Jr. гэх. Тэр бүр Suns-ын цуврал дээр үнэхээр утаарч байна. Үнэхээр утаарч. Хамгаалтаас гарч. Мань юм чинь KD гэдээсэн залж чаддгүй юм бэлээ. Wish-с захиалсан KD. Тэ. Тэр жоохон фейл тоглогч болох гээд байна байх гээд. Гэтэ сайн байсан л та Portland эсрэг. Яа, ер нь ингээд NBA-гийн юугаа дуусахгүй. Тэгэд өө LeBron James анх удаа плей-оффын 1-р шатнаас усагдж байна. Одоо King-ийн 90 үе дуусч байна гэж бодож байна тий. Одоо яг нь 90 үе гэдэг нь номер 1 байх 90 үе нь. Одоо хангалттай шүү дээ. Угаасаа 20 жилийн NBA давангаалчлаа. Тэгээд Space Jam-ийн трейлер гарсан байлаа 2 дахь. Одоо тийм 6 дугаартай тоглох гэдэг байгааз. Тэгээд эх жилээс 6 дугаартай тоглоно гэсэн. Тэгээд LeBron-ы халааг авах уу? За, LeBron-ы халааг Doncic одоо авах юм уу? Гэж би бол хараад Doncic LeBron-ы халааг аваад Jokic баг Shaq болоод би Trey Young ч одоо Stephen халааг аваад Doncic аврахаар ингээд бүр ингээд үе мултраад бүр дараагийн үн авч जैन те. Голын хүмүүс нь ахгүй байна. Би бас нэг юмыг бодоод байгаа нь Zion Williamson бас үнэхээр сайн багт байсан бол бас үнэхээр юм дуулах арга юм байна. Williamson ч бол ингээд Shaq ногоод байгаа. Jokic Williamson Shaq-ын заяа. Zion-ы мөр амар те. За ихэр мөрөн л санагдаад байт надад. Тэнгүүд нэг Jam Orant нэг Derrick Rose маягийн нэгтэй. Хэрвээ Grizzlies ирэх жил яах юм бол Morant бол бүр амар MVP төвшөнд яригдчих болох үз тоглолт үзүүлэх боломжтой гэж хараад байгаа шүү дээ. Trey Young яах вэ? Өсрөөл Westbrook-ийн төвшөнд л болно шүү дээ. Hate-с real. Үгүй стат ингээ амар сайн өгдөг тэснээс тийм сийлинг өндөртэй тоглогч биш байхгүй юу? Одоо Trey Young-ыг наазах нь хамгаалтын сул тол болгоол ингээл
Жикол өчигдөр ашиглал амар тоглосон шүү дээ. Тэт хүртэл өөдөөс нь тоглоод ахаар тэгээд ялч жижиг компьютер багт хэцүүлтэй. Тэрний оронд мань уу харин баг эртгэн. Гэхдээ яг хуу их үедээ ингэж яаж байгаа тэгээд эртгэн нөгөө нэг багийн 2-р 3-р толоод явчвал арай авраг авах байх шүү. Би бол тэгж л бодож байгаа. Яг нэг тийм тэрнээс нэг сонголол биш. бүр аим лидер ороод тоглоо бодлоо. Трэнгээс хэд дахин уур чадвартай тэгснээ хамгаалцаатай Аалан аюурсан багийн 1-р сонголтоогоо авраг авахар тоглогч биш байсан гэхээр л. Крис Пол бас биш тий. Тэр л би бол янгад хизээж итгэхгүй. За ер нь ингээд Итрэнгийн яриаг дуусгая. NBA бол ингээд бидний яриач гэсэн халцраа дуусч байна яг л түүний үс шиг. Би тэгтээ амар дийсэн шээ. Итрэнгийн үед Атланта тий Грэмми л авах болохоос сом авахгүй. Тий. Яа тэгээд Атлантаг ирсэн юм чи Атланта хотын хөгжим мэдээж тэ трап урсгал одоо Мигос маргаас цомгоо гаргана гэж бол яригдчихээн. Хөбөдө гэж. За тэгээ хөгжим рүүгээ ороход бол Мигосын цомог гарах чинь цэгэд хүлээлттэй байна уу? Хүлээлт 3. Яг үннийг хэлэх хүлээлттэй байхгүй нөө. Тэгээд яг угаасаа Мигосын цомогноос нэг ганц 2 бол бүр зоолттой бангер бол гаж ирдэг. Тэгээ клуб болгонд явна. Тэгээл яг нэг тиймсдүүл нэг ганц 2 нэг сонсчоор тийм клубд явдаг хайпны хөгжим хийгээл. Дараагийн 3 жилийн клубын хөгжмийг л ер нь тодорхойлт тийм шүү дээ. Тэгэл Байден бүүжи одоо хүртэл явж байна те. Ипогийн үед ер нь Мигос дуртай сонсдгоо. Мигос ер нь сонсоё гэж боддгоо. Яг хөө тэг клаб ороод тэгэл дуун явна штэ. Яг тэгжил сонсно гэсэн ер нь бол нэг зэрэг сонсон юм ас гэж нэг боддгоо. Ер нь их мэдчихгүй баг. Мигос их ч хүмүүс бол ихэнх нь рэпер гэж бодд юм билээ. Яг өндөө 3 хүнтэй. Тийм 3 хүнтэй хамтлаг байгаа. Хамтлагч штэ одоо crew те. Ер нь хамаатнууд байгаа. Жинхнээс хамаатнууд байгаа. Тий хамаатнууд. Мигосоос тэгвэл ярихад Culture нэг бол классик цомог гэж бол ярьж болно тийм. Классик. Одоо тухайн үед л ингээл бүх бангрууд гараал тэнгууд ингээд trap хөгжмийг бас дараачийн төвшөнд гаргацсан тийм. Metro Boomin өдөртэй хамтарсан. Culture 2 бол хитрхи урт байсан. Тэгээ хитрхи бол айдах сонирхолтой байсан. Саяны 3 дахь цомог болохоор одоо бас 10 хэдэн дуутай. Энэ тийм цомог болох юм бэлээ. Одоо хийвдэх цомог юм бэ? Бараг 8 дахь 9 дахь цомог нь үү? Тийм олон цомогтой юм. Тийм олон цомогтой. Гэхдээ тэр чинь өмнөх нь дандаа mixtape-үүд. Mixtape-үүд юм уу? Тэгээ одоо Culture 1-ээс өмнө ямар ч гэсэн 2 л байна уу 3 л цомог байгаа. Тэгэхээр нэг 6 байна уу 5 дахь нах. Би бол нөө нэг Versace тач цомог гэж явдаг тийм. Хизээ Migos гэж гарч ирлээ. 13 онд яг алттай болж гарч ирж ирсэн шүү дээ. Өдөр Байден бүүжи бол бүр 16 онд шүү дээ. 16 17 Versace бол 13 онд тахгүй юу? 13 байна 14 онд тахгүй юу? Тэрнээс өмнө угаасаа Versace л гэдэг ганц сайн дуутай л байсан шүү дээ. Тэрнээс хойш. Яг банк болдог нь бол 15 6 оноос. Тийм 6 7. Яг 16 оны сүүлээр гараад дуулж ихсэн санагдаж байна. Тэгээс 13 он гэж ерөөсөө сонсохгүй мэддэг. Байден бүүжигийн нэг бахан мемнүүд гардаг байсан шүү дээ. Фрэнсийн нэг бүжиглээ явж явдаг. Тэр мэр гараад тэгэл сонсч эхэлсэн. Лилүүс ивэр. Яа гэж гарч ирэл. Яг үндэ Lil Uzi Vert-ийг хүмүүс Migos-ын 3 дахь гишүүн гэж боддог гэсэн тэр дуунаас эхлэв. Тэрэндээ тэгтээ take off байдгүй бүр өнө муухай тий. Take off-ыг зүгээр take off хийчих. Уул нь take off миний бодлоор бол хамгийн сайн үг үлддэг юм байна. Яг үлэх чадамжаараа бол яг Legacy гараад тэгээ хин offset л тий. Угаас ихнэр нь Cardi B. Тий. Ихнэр нь том л доо түн өвдгөн ш том. Тэгээд Quavo бас тий өөр ингэсэн бас юм юмтай feature гандангаар хийж. Quavo чи илүү надад бол яг дуучин шиг санагдаад. Яг рэпер гэхэд жоох хэцүү Post Malone маягийн. Би чи нэг нөө freestyle-ийн үзчихсэн чи юу лээ? Тэр чин Hot 97 дээр өглөөдөө freestyle хийжсэн чи Offset Quavo 2 бол тэгсэн чин take off бүр аалж байгаа юм чи бүр. Take off нь илүү тийм lyrical баачка юм шүү тий. Тэгээ өөрөө бүр үнэ манаас ингээд видэндээ орсон. Offset гэснээс Offset бүр яг кидигийн хамаатай шүү дээ. Чихнээс яа. Царэ мөрөө дали хамаартай гэснээ юм жоохон гилчээ хазгаа. Үсэл ургуулсан болохоос яг киди. Тэгээ Migos-ыг би нэг уншижсэн юм аа. Яг уу Migos-ыг ярина гэж одоо уншсан байхгүй. Тэр бол нөө Migos нөө яадаг анхнаасаа ерөөсөө нэг үг ичдэггүй байсан юм билээ. Зүгээр яг бүтэн дээр олж ирээл алдаг чиж нөө lyrical талтай биш зүгээр ингээд яг energy айгу сайтай ингээд микэн дээр олж ирээд
яг өөрсдийнхөө хийх юмаа хийдэг. Амар энержетик байлгадаг. Тэгээд миний дуунснаар бол Migos хамгийн анх нөгөө нэг DJ-нэстэй амар харилцаа сайтай. Тэгээд өөрсдийнх нь зорилго нь эхлээд Атлантаг эзэмшиж дараа нь дэлхийд гарч ирэх гэсэн тийм бодолтой байсан. Тийм болоод ч тэр Migos Атлантагийн ихэнх том клубуудын DJ-үүдтэй танилцаад найзууд болоод тэгээд миний анзаарснаар бол эхний хэдэн одоо альбом юм уу mixtape юм уу тэднүүсээ яг интро дээр дандаа нөгөө DJ-нэрээ нэрлжиж гарч ирдэг. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө DJ-нээстэй амар сайн холбоот тогтоогонгуудаа DJ-нэр нь клубд Migos-оор ингээ бөмбөгдөд. Тэгээ Migos нь ч өөртөө яг клубд зориулж бүр ингээд майндсеттэй дуу хийгээд тэгээд тэрнийхээ ачаар амар од болсон юм уу. Тэгээ уусаа дуу болгон дээр продюсераа дурддээ шүү дээ. Продюсер DJ одоо Metro Boomin аа. Metro Boomin л ер нь ихэнх аюуг нь хийсэн шүү дээ. Culture дээр бол тий. Тэгээ сүүлд нөгөө нэг Ronnie биш. Сүүлд хинтээ бас юм. Тэги киктэй ш. Ямар ч юм тэгкиттэй бол хийдгүй. Тэгээд тэр чинь угаасаа амар тийм тойргоо бол нэлээд яатсан шүү дээ тий. Амар олон танилтаа болчлоо. DJ Khaled яг юугаа яг оргил гарах менежмент зүг тодорхойлж хийсэн юм шиг. Менежмент айгуу сайтай. Одоо Атлантад хичнээн сайн одоо ганцаарчлан те 2 Chainz, 21 Savage те бүр хуучтаас ярил TI дээр гэсэн Migos-ийн нэг хамтлаг гэдэг утгаараа амар нэр хүндтэй болчихсон. Гуруулаа. Тэгээд яг зөв поинтлаа гараад ирсэн те. Яг ингээ 3 толготой мангас шиг те ингээ гарч ирээд Атлантагийн хөгжмийг бол ялчгүй ингээд Migos ч бас нэг дэвшил авчирсан л гэж явж шүү дээ. Тэгээ гол нь дэвшил авчирсан тийм trap rap-рууд яг эхний яг тэр цомгоос цаашаа бүгд адилхан болохоор жоохон сонирхол татдаг. Trap гэснээр бүр маамблахгүй маань. Ер нь бол future-ыг 3 хуваагаад нэг хамтлаг болгосон л юм шиг. Санитад бид. Тэр future бол хамаагүй илүү юутай л та. Одоо versatile гэх юм уу те. Юм дээр яаш pop дуурдаг эсвэл зүгээр заавал тэгж ингээ club banger хийхгүй бүр нэг юм алцсан биттэй дууддаг шүү дээ. Lyrical ч болчдөг. Future бол амар олон талтай байстай л та. Ер нь тэгээд за ярихад mumble rap-ийн талаар ер нь ямар бодолтой байдаг вэ та хоёр? Ер нь mumble rap-т бол байх ёстой юу? Байх ёстой. Одоо lyrical сонсдог хүмүүс бүр ингээд бүр үнэлдэггүй шүү. Бүр хог шаартэй ингээд юу ч юм уу чи ингээд Монголд хүртэл дийд шүү. Тэ нэг тэнгүүдээ ингээд зарим хүмүүс зүгээр trap-даг mumble гэж одоо ойлгодог болцсон байлээ. Яг зарим монгол хүүхдүүд ингээд наа чи mumble гэд үгүй mumble rap гэдэг бол юмтай ингээд хэлэг нь ойлгохгүй. Ерөнхийдөө бол Young Thug, Future, Migos энэ гурав бол цэвэр mumble гэхгүй. Тэгснээс бусад одоо 21 Savage-ийг бид нар mumble гэхгүй шүү. Тийм шүү. Gucci Mane-ийг mumble гэхгүй яг тэр шиг. Яг mumble бол байх хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор л ингээд дуунд ингээд дуу тэг чигээрээ mumble ш. Одоо зүгээр одоо юу гэдэг шүү. Flow switch хийдэг шүү. Тэрэн шиг л ингээд дөрөв таагч явчаач юм уу те. Тэгвэл илүү чимиг болж орж өгвөл гой санагдана. Ер нь mumble rap-ийн хувьд ярихад бол mumble rap нэгт бол арай жоох нэг хөгжмийг нэг lyrical талаас нь 100% харахаа болоод жоохон ингээд хөгжим талаас нь анхаарч эхлэхэд тусалсан гэж би бол боддог. Vibe-архад. Тэгээд ер нь trap хөгжмийн ачаар ер нь trap хөгжим л mumble rap-ыг авчирсан гэж бол харагддээ шүү дээ тий. Одоо TI Future-ээс ч хамгийн анхныг trap хөгжим гэж нэг юм оруулж ирээд Gucci Mane хэсэг рэпрүүд болохоор ийм гоё биттэй юм чи юу нутгатай юм өглээд яах юм гэж нэг тийм шийдэлд хүрсэн юм шиг байна. Бит нь гажиг бодлогддог те найзтайгаа хахад өгшөө энэ бит нь бүр үнэн гоё уу. Юу ч үгсэн яа. Тэр баг нэг лин шааж байгаа те манай Future ч юм бол угаасаа улаан DS-ийн шүү дээ те. Тэнгүүд яг Future-с л ер нь би бол хэлээ гэж хараад байдаг. Яг өмнөх ям дуунууд нь ямар гэдэг мэдэхгүй. Тэгээд Future TI-дэс чинь trap урсан. Ер нь сүулт нэг mumble явах уу? Бараг л Migos юм уу Future-с л дөрөг тавьж таарах. Тэгэл Migos ч угаасаа одоо яаж Монголд mumble rap байдгүй тэгвэл Монголд mumble rap уу? Би нөгөө нэг хин байдэн шүү дээ. Cool Chain байдэн шүү дээ. Тэр нэг хайлт хийх гэж байна. Cool Chain жоох юмгүй яваад идэв шүү дээ.
Аялал би санчин та. Зарим дуунууд дээр жоохон үг нь яг тодорхой сонсогдохгүй. Көлчаны нөгөө нэг байд бишээ. Biflex ч үлээ нэг тийм дуу үүд штэ. Өөр нэг рэптэй хатсан нэг trap house дотор хийдэг үст. Уужсан хувцснуудаа бүгдийг нь шата ногооно ягаана гэд тийм дуу үүд. гэсэн. Одоо нөгөө нэг хин сүлд бас тэгэж амар санагдаад байгаа л та. Гиснээс хин нөгөө нэг юм street dreams үлээ. Тэрнээс гарч ирсэн штэ нэг хит рэпрүүд. Тэрний нэг Сүки гээд нэг хүүхэд байгаа байхгүй юу? Тэр бол бүр яг Rookie-гийн хэдэн жилийн өмнөх хувилбар бол харагдаж байна. Би бүр сонсож Rookie man. Тийм, би бүр яг тэгж нэг гэх нөө Squally Boys дээр яг нэг үлдэг юм аягтай байдаг гэсэн шүү дээ. Бүр яг тийм, бүр яг тэгж сонсож байна. Бүр яг кичээ тэгээд нэг японоор өгүүлж байгаа тэрийг нь бол ойлгоогүй. Гэтэ яг угаасаа хугацаа байна, сайжрах байх. 5 minutes later. За юу ярьж илаа? Тэгээд нөө Street Dreams-ийн тухай ярьж ирсэн шүү дээ. Street Dreams. Тэрийг юу нэг сонсноо би өстө сонсч хэмжээг багш. Нөгөө G-ийн гарсан доо. Тэр нэг яг гарсан багтан зүгээр нэг хальт сонссон. Нөгөө хальт сонс. Нэг гүйл сонсоо. Тэгээд тэрнээс ч дахиж сонсоо. Оройс тэгээд тийм болохоор яг явсан байна. Оройс бол яг алж илээ. Гэтэ яг нөгөө нэг яг бэлдсэн юм биш нөгөө Оройс ч нөгөө нэг яг бүрэн эцсийн лирик нь бол тэр байгааг бах нэг жоохон засвар орох байсан бах яг өөрөө амьд байсан бол. Гэтэ ямар ч байсан Оройсыг бол 3 шинко удаандаа бол хамгийн төсвөлийн баатгийг авахуулаад араас нь G орж ирээд тэгээд тэрний араас нэг 30 секунд яг өөрийнхөө нэг fast гэж хэлхийн цаашаа нэг тийм нэг амар тийм зүүн ингээ урт хугацаагаар орж ирсэн нэг тийм байдалтай нэг хагас баадаг бол явсан. Тэр нь бол амар огшоож илээ. Тэгээд Оройсын тэр арт нь бол айгүй таалагдсан. Одоо нөгөө Mantra Bill идэр нь болохоор ингээд өөрсдөө клипэндээ тоглоо явж байгаа шүү дээ. Тэгээ Оройс дээр болохоор яг нөгөө машин цуугаад өгүүлдэг хэсгээс нь оруулаад тэгээд амар тий нөгөө нэг тэгээд амар тийм гоё арт оруулсан байлээ. Яг Оройсын зургийг ингээ амар хөдөлгөж мөдлөгцөө. Тэгээд G болохоор яг ер нь одоогийн рэпрүүд юм тийм өөрийнхөө хийсэн юм гэл нэг гүгэлдэг юм аягаар л өглээд Оройс бас одоогийн рэпрүүдийг бол бүгднийг алнаа гэсэн тийм аягтай бол тийм Наогийн хипхоп доош ирэхэд бүгд үхнээлгээд занаа дуусгацсан байсан ер нь дуун дээрээ. Яа харамсалтай нас оролцсон юм байна та. Тэгээд Сүки яг уу яалчгүй Rookie үнэст жилээ. Тэгээд Rookie чи яг нэг тийм Америкийн нөө хаанхын чимээр нэг тийм гэх мөс шиг оо. Хил мөсийн чашийн ер нь яг тиймсдүү байдалтай. Тэгээд Химайг нь бас нэг Японы нэг рэпер байт юм аа нэг юм амар скигийн юм юу мод шилмэл зүрсэн нэг тийм Япон рэпер байт. Тэрний Химайгтай төстэй санагчил. Тэгээ өөрөө 10 жилийнх болохоор сургууль дээр клип хийсэн байлаа айгүй хөөрхөн. Дугуй муу. EBS-ийн форумтай нөө. Тий, EBS-ийн форумтай. Тэр бол айгүй хөөрхөн. Тэгээ ер нь бол одоо залуу гомчоо бол нэлээ ирээдүй харагдаж байна. Тэгээ анханасаа ингээ харилцаа холбоо одоо G-г таньдаг болчихж юм л гэдэг чинь өөрөө амар том давуу тал болчих жоох байхгүй яг рэпер. Гэхдээ би нэг юм анзаараад байдаг шүү дээ юу гэдэг. За том рэпер лейблд орлоо тий. Одоо жишээ нь G-ийн reel бол нэлээ удаа явж шин. Тэгвэл яг reel-с хин гарсан гингүүд за Fulfizm анх яажсан. Анхны цомгоо гаргасан. Fulfizm гарснаас хойш яг юу байсан гэхээр юм байхгүй байгаа хөөхгүй тий. Одоо ч нөгөө Саш орсон байна. Тий, Саш сая гэрээтэй орсон. Тэгэхээр Саш бол яг нэр хүндээ олцсон рэпер байхгүй. Тэгэхээр яг нэм гаргаж ирсэн хүн гэдэг байхгүй ч гэх юм одоо гизэгчийн хаасл хоёр хичнээн дуу исэн ч тэгэж амар явахгүй. Рэпер бол тий. Энэ бол яг өөрийнхөө юм хийгээл явдаг. Тий. Лейблийг гаргаж ирсэн хүн байх. Би бас тоонтыг ч ихтэй яг тэгэж хараад байгаа байхгүй. Одоо таандар ч юм бол яг тоонтой хөөш нөө гэрээч гэж явдаг. Тэнгүүд тоонотын бусад гэх юм одоо десантын залгамж халааг ингээд авчих хүн байна уу гэхээр байхгүй тий. Өөрсдөө л хийгээ явж идэг. Тий. Одоо тэр баабар мабар хийм блэ нэг тэр чи илүүдийн Джейсон чи илүү бол баг дуучин юм билээ шүү дээ. Брада гэж тэр чи Джейсон хүн биз тий. Тэгээд тоонтыг бол нэг сонирхдаг яг Монстараас бусд нь бол айгу үйлдвэрлэлт муу. Окей, гэхдээ эрд нь бол гайгүй гаргаж байгаа. Эрдэнэс гаргаж ирээд
гаргаад нөгөө хөлийн ганцунд хүргээд авдаг гэдэг шиг. тэнгүүд Монголд яг нэг эсвэл ингээ газараас гарч ирсэн рэпруудыг нэгтгэхэд яг нэг тийм XXL шиг нэг юм хэрэгтэй байхгүй. Жилдээ ингээд 10 рэпер цаашаа гарч ирж байгаа шүү дээ. Мэдхгүй. Нэг тэр шиг яг го Monster Live-ыг тэгж ойлгож болох хэдий ч Monster Live ч илүү нэр үндэ олцсон нөхдүүдийг оруулаад байна. Wendebut гэдэг юм уу? Wendebut яг үндэ Monster Live хэрэг байхгүй. Нэг тэрийг перформанс болгоод тэнгүүд үзэгчд нь багч байд юм уу те. Одоо саяны Street Dreams гэж зохиогдлоо, Backyard гэлээсэн. Why ингээд энэ хоёр чи ингээд цуврал жил ингээд байгаад байж болохгүй гэж тийм л. За 10 боли 5 рэпер. 5 рэпер байхад л хүн болгон тэр 5-ыг мэдээд ярих л байхгүй нөгөө нэг Тандер Мабрант хин 3-ыг дурсдаг шиг те. Бүгд ивлүү нөгөөх нь юм блэ. Backyard дээр. Тэ. Одоо яг тэгж дурсагдах байхгүй миний бодлоор бол. Одоо нөгөө хим нөгөө мих заахгүй бас яг тэр нөгөө Street Dream шиг юм хийгээд байгаа юм л шүү. Тийм үү? Мих заахгүй. Америкта юу? Тийм шиг л. Тэгээ онлайнаар л юм шиг л. Миний бодлоор нэг тийм одоо Америкийн тийм хипхопын уур амьсгалыг бүлдүүлдэг хамгийн том юмнуудын нэг нь болохоор одоо нөгөө нэг ийм магазинууд байдаг шүү дээ. Магазин вебсайт одоо Complex XXL, Hip Hop DX. Яг нэг тиймээс дүү яг тийм итгэвтэй тийм юм байхгүй. Одоо дандаа нөгөө за энэ чэнс нэг юм сонсч тэнчэнс тийм юм тэгээд яг шинэ рэперийг хаанаас хайж болох юм гэдэг нь амар жоохон. Одоо жишээ нь энэ жилийн рукинууд гэх юм бол одоо тэр нөгөө хин байна. Юу штэ нөгөө Fuckboy-ыг дуулдаг юм блэ. Ямар fuck. Тийш нэг Fuckboy гэдэг сүүл Bipolar гэдэг дуу хийсэн байсан. Хин бэлтэй. Ямар Saffron Bane, амар үхтэй байгаа тий. Тийм, Saffron Bane аахгүй. Тэр бол Эрдэнэ лейблээс гарч ирж байгаа. Тэгээ нэг Pledge гэдэг нөхөр байгаа. Pledge чинь нөгөө хин мэдээ хамт дуу гэдэг юм. Давай ташаа тэртээ дуулчихсан. Тэр нөгөө би нэрийг марчлаа хин блэ. Тэр Pledge шүүг амар авьяастай гэж сонссон. Pledge ч маа найз юм блэ харсан чаа. Өөр чинь юу хин юм байгаа лээ. Ямар ч зэн тиймэрхүү залуу артистууд айгүй их байгаа. Одоо нэг Tufa гэдэг бас нэг тийм Rookie Rappers гэдэг нэг саяхан cypher болж ийсэн. Тэрэн дээр бас нэг Tufa гэдэг нэг одоо миний бодлоор нэг Logan гэдэг шиг нэг тийм gang мэг юм үүсчих шиг үлээ. Ер нь нэлээ lyrical жоохон хуучинсыг санагцсан тэр яг өгүүлж байгаа байдал. Pledge гэснээс Pledge-тэй хамт нэг хамтрал юм уу? Гэтэ хамтрал үгүй юм мэдгүй. Seek гээд бас нэг залуу байлээ. Seek гэсэн мөн биз дээ тий. Тийм байсан баха. Pledge-тэй хамт нэг 2 3 дуу муу гаргацсан байлаа да. Нэг бас нэг нэвтрүүлэгч орцсон байлаа. Тэгээ тэр залуу миний таньдаг залуу. Shout out. Yeah. Seek тэр энэ айгуу давгүй санагц. Хоолон болоо нэг гой санагцсан. Лист хамт дуулаад. Жилдээ нэг тийм одоо за тэр гарч ирж ирсэн да. Яг нэг тийм гоё системтэй яваад байлгүй байхгүй. Тийм тий. Жишээл одоо өнгөрсөн жил хин гарч ирэл ингээл Сето гарч ирэл балсан шиг те. Тэрний өмнөх жил одоо те Бек ч юм уу 200 ч юм уу бас яг энэ биш ингэ драфтлаад ингэ ажил те. Харин ер нь бол XXL чи яалчгүй драфт гэж явдсан шүү. Өмнө нь мэдээж дуулдаг байсан үнэн. Гэхдээ яг алтрын тавцан дээр гарах одоо эхлэлийн маа гэж тавьдаг чинь яг тэр. XXL бол яг чанартай юмнууд гаргаж ийдэг байсан л та. Яг уу саяны Monster-аар очсон одоо Сето өдр бол нэлээд их анхаарал хүртсэн те. Monster-ийн ачаар одоо Сето байна. Тэгээ өөр бас нэг жоох хүүхд ороодсэн шүү дээ. Тэрийг дурсаад. Тэр одоо хайр. Тэр нэг яахтгүй XXL тэр Lil Mosey дуулдаг шиг юм болчихсон л та. Арай жоохон жуулцсан. Тэр Monster ярьснаас хэдүүлээ нөгөө Monster Live ихний юун дээр юу хийжсэн шүү дээ. Ранкинг хийжсэн шүү. Тийм ранкинг хийж. Тэрэн дээр нөгөө Setog хидэд оруулчлаа. Нилээ хойгоор оруулсан. 10 за 10 байраач тийм хойгоор шээ. За 8 байсан баг. 4 5 ихний 5 биш үү? За 6 7. Тэр ер нь нийлийн хойгоор санагдсан уу? Одоо бодоход тийм юм. Одоо бодоход тийм. Яагаад тэгэхээр Setog нэгдүгürt мэддгүү байсан. Тэнгүүд Seto яг ингээд шууд анх сонсож байгаа маа реакшнаар үзэж байгаа хүний хувьд бол нэг тийм юу яг юм хуучинсаг жоох рокби яатсан юу шиг. Тэнгүүд мань уу одоо өөрийнхөө стилийг илүү улам олмоор болоод явангууд илүү гаргаад ирэнгүүд шал өөр болоод эхэлжээ. Яг гэтээ бидний хувьд бол хүмүүс айгүй нөө хойшин тавьсан гэдгийг тахш байлаа. Яг бидний хувьд бол яг тухайн үедээ л яг тэр Monster Live-д орсон дууг сонсож байгаа шүү дээ. Орсон тэр юу. Тэрийг сонсч л үнэлсэн болохоос ш.
тэрэн дээр жишээ нь дуу ч гэх юм уу эсвэл өнөөдрийн хийсэн дуу гэж мэдгүй байсан учраас бас тэгж үнсэн байж болох үү шүү. Өөр бас нэг шалтгаан Сетогийн дуу шүү дээ тий. Яг live mic production studio mic хоёр дээр шал өөр хоёр сонсогдтыг шүү. Энэ studio mic-ын дээр бол бүр аймс юм хоо сонсогдтыг Сетогийн хоолой. Тийм болоо тал тий. Яаж ч үгүй юм. 10 19 20 мөр юм шиг л. Сая 10 жилдээ төгссөн. Гэлөө 1-р курс ч гэлөө. Тэгээд дээрээс нь өөрөө айгу царайлаг үг. Нилийн дипертик тий дуунууд дээр. Тэгээд заримдаа бүр хитрхи дипрэд байгаа юм шиг санагдав. Бүр бабуугийн шал эсрэгт ертөнцийн. Хүн нийлэлээ бабуу маань юу хийж явж байгаа юм бол та. Бабуу явах тэ дараачийн гүч юм ийм болохгүй. Гүнээрээ. Сетогийн даун тэр тамхилах зуур. Тэр юм аа. Тий. Тэр Mabiranti хийхэд тамхилах зур бол үнэхээр nice юм хийж байгаа. Тий харин ингээд олон талт ингээд одоо Street Dreams гэж явж байна. Тэгснэ нэг тамхилах зур гэл тамхилах зур дээр чи бас амар олон төрлийн ингээд рэпрод орсон шүү дээ. Тий. Ипоч, мипоч. Тий. Сето өөр чи хийн хичвэлээ. Тэгэд мовчи. Тий. Одоо тэр хэд чин заавал тийг салаадах шаардлагагүй ингээд нэг нэгдсэн юм руу ороод за манай энэ Mabiranti-ийн тим бас энэ гарч ирж байна. Real Label-ээс энэ гарч ирж байна. Дундаа хоолой тавьж байгаа л идмээргүй байгаа юм шүү. Яг бүгд биэндээ нөгөө нэг яалч юу нэг мөнгө зах зээл гэдэг юм толгоонд нь бууж эсвэл айгаад байгаа юм болоо ч шиг мэдэхгүй. Тэгэд Monster-аас за ингээ Morning Star энэ гарч ирж байна тий. Яг нэг тийм 3 дахь хүчин хэрэгтэй байгаа юм биш үү одоо бид нэр ингээ зөвхөн яг юм менежментийн талыг нь хариуцъя. Тэгэхгүй л нөгөө нэг бол Эрдэнэ лейбл тим юм хийх Монгол XXL зөхөх үү? Биш тийч амар их мөнгө орно шүү. Дээрээс нь гэхдээ энэ бол амар боломжийн санаа байхгүй юу? Тэнгүүд чи жил болгон нэг систем бэлтчихдэг тэрэн дээр гаргах ингээд бүтээгдэхүүнүүд нь бэлэн биш тог нэгээрээ биш. Одоо амар олон рэпрод шүү. Тэнгүүд тэднийг хараад хүүхдүүд бас инспайр болоод юм те. Яагаад заавал хүүхдүүд бид одоо тэгэл мань мэтээс ах хүмүүс ч гэсэн ингээд үглээл да бэби хүртэл 27 28 таа XXL-д орол урч шүү. Тэрнтэй. Тэгээ vote mode хийгээл тэн саналаа гэж байна. Тий. Хүүк мөк шиг юм болохгүй. Шинэ артистууд сонсголоо. Дээрээс нь тэгээд артистуудыг ингээд олд сонсох айгүй хэцүү болцоо бодлаачгүй. Би бол одоо Монгол артистуудыг ингээд баг тренд болсныг л олд сонсоод байгаа байхгүй үнийг хэлэхэд. Тэрнээс хайж мэд сонсгоо болчтiin бэлээ угаасаа гадаад хөгжим ингээд сонсон ажлын ингээд хизээч подкаст гэж явж идэл. Яалч үдэгтэй чанартай хөгжим сонсож байгаад нөгөө шинээр гарч иж байгаа хөгжим сонсох гингүүд жоохон хэцүү байдаг л та яалч. Тэр дээрэс нь XXL гингүүд XXL-д орж байгаа тэр одоо 10 хүнийг ч юм хүмүүс илүү шимтэй сонсдог байхгүй. Би тэнгүүд за түрүү жил орсноос гэх юм бол одоо нөгөө Мулата хавар Лато болчихлоо. Латог би өмнө нэгч дуулж байгаагүй яг XXL-д орсныхын дараачаас эхэлж сонсоод эхэлнэ гэдэг. Тэр бол амар том маркет тий. Тэгээд яг 24 Golden бол угаасаа од болцоо рэпер байсан л та XXL болж байгаа. Рэпер биш. Post Malone-ы дүү байхгүй юу? Тэр бол тэгтээ хөөрхөн шүү дээ. Тал хийдэд. Vibe-тай хөөрх. Ер нь тэр XXL freestyle амар гоё л тий. Маань Санжи ах маань бүр амар гоё тайлбар хийсэн байлээ. Fabio л алс тэр XXL. Бүх юм Fabio байсан. Тий. Санжагийн тиймээс дөө бичлэгүүд гоё байдаг тий. Хамгийн амар нь энэ жилийн XXL-ийг би ингээ ороод листийг харсан танд хүн нэгч байхгүй. Stana for Vegas гэдэг нөхрийг харсан байгаа, Kid Laroi-г харсан байгаа. Бусдын нэг сонсоогүй. Тэгэхээр би бас тэгэл юу амар л өөрөө яг XXL гэдэг нэр нь дээл байгаа байхгүй тий. Би хин нэгэнд нь өвт хийхэд бол бүгдийг сонсож үзсэн. Тийм. Би бол яг гарч ирсэн дээдлийн 30-ыг нь сонсдог. Тэгээд тийм л андаач гэх шиг. Яг ийм системтэй чагсаалттай ингэж явах юм бол Монгол хип-хоп хоёулаа лейблүүд авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар нэг олонд нэг гаргаад ич маа гэж тайсан дэс тавьчих нэг тийм хүчээ. Нэг нөхөр ганцаараа ингээл SoundCloud дээр хийгээд тэрэн азар одлох эхлүүлэх байхгүй юу? Яг үнэндээ азар нэг viral. Одоо бол ер нь амар попper жишэлтэй гэж олонний анхааралд хүртэн л. Найз майзаараа шеэрлүүлээ л те. Эсвэл нэг бол ингээд нэг дахилт нь 2 мөртөө дахилттай тэр 2 мөр нэгэд үнэхээр pop 2 мөр байл те. Тийм нэг бол гоё байштай бит. Нэг бол Monster-ын үүдэнд 7 хоног болгон очиж гуйсаар байгаад нэг дуу гаргуулдаг юм уу яг тийм байдал үүсэж байгаа байхгүй яг Монголын нөхцөлд яг доод рэпер болё гэвэл нэр мөвжээ нэг юуны сургалт орж байгаа юм билээ онлайнаар
одоо хэрхэн рэп дуу хийх талаар болж шít. Мужи бол амар скил сайтай юм чинь бол яг би ерөөсө тэрний юуг нь ойлгоогүй. Одоо хипхоп дуу хийх гингүүтээ хипхопын түүх, рэпийн түүх гэх юм аахгүй. Тэнгүүд яагаас халахсан юм бол гингүүд яг хоо хипхоп дээр нь илүү кулчероо сонсоод одоо граффити, би-бой те ингээд ийм юм. Тэнгүүд рэп дээр нь илүү одоо нөгөө нэг рэп Tupac хэмээмээ ярих юм болов уу гэж бодсон. Тэгээ надад жоохон тэгж орсон нэг хайлт хүн харах юм бол ойлгохгүй л гэж харж илээ. Үгүй энэ хоёр хичээл байна гэхээр жоохон надад жоохон сонь санагдаад байна. Яг гэхдээ яг нэг баг нөө рэпийн evolution-ил ер нь бол юм явж байгаа. Тэгээ ялчгүй сурах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол нөгөө зарим рэпрүүд ч шинээр гарч иж байгаа рэпрүүд ч одоо нөгөө дөрөв мөр гэж үү. Яга энийг дөрөв салгачаа таа гэдэг утгаач ойлгохгүй. Тэгээ битний яг хаан яг сүлээ холбох уу яг яаж сүлээ холбох уу идрээч мэдгүй шинэ рэпрүүд бол харагддаг заримдаа. Үнэхээр pop smoke л биш бол. Тийм үнэхээр тийм төрөлхийн авьяастай л шүү. Pop smoke гэснээс pop smoke-ийн шинэ цомог гарна гэсэн сурагдуултаад байгаа. Тэгээ би юм ерөөсөн пост хүмүүс юм ерөөс ордгоо гэх юм уу одоо тэр хүний зүгээр ингээ хийгээд үлдээсэн юмыг л ингээл жоох микслэл хийсэн болохос яг тэр хүний юм юу гэх одоо мэдрэмж гараагүй ч гэх юм уу те. Надад л тийм дуунууд байгаа шүү дээ. Тэгээ би ерөөсөө X байна, химнийх байна, Lil Peep-ийн сүүлийн тэр нэг пост хүмүүс юм. Нэл сонсоод баг тийм. Juice WRLD-ийн яах уу гайгүй тэр дундаа хамгийн гайгүй. Тэгээд ер нь яг үннийг хэлэхэд бол зүгээр өгцөн рэпрээс одоо зодж байгаад яаж илүү их мөнгө салах уу гэж цаагаараа бол бодож байгаа л та яг нөөгөө бол. Тэгэнгүүтээ наагаараа хутлаа бид нэр хүндэл үзүүлж байна. Яг үндэ өөрсдийнхөө кэшэл бодож байгаа байхгүй. Тэгэл гэрийнхэнд нэг тэдний өгчөлтэй тэгээд одоо жишээ нь Tupac Mupac-ийн дууг одоо дахиж гаргах ямар ч шаардлагагүй байхгүй яг надад бодонгууд яг гоо тэр Great Hits-ийн дараа нэг цомог гараа тэрнээс хойш нэг сонсоод авах шаардлагагүй дуунастай Tupac-ийн надад бодлооч Сүүлд бүр яг альбиос энэ бол альбом биш энэ бол демодуудыг нийлүүлээ гаргаж байгаамаа гэд гаргаад ичвэл самаагүй зүгээр байна. Альбомны нэрийг ядаж ингээд рэпер өөрөө бодож олцсон юм. Шал зүгээр юм продакшны юм байгаа даахгүй зүгээр. Тэгээ цуглуулга байхгүй хаягдсан дуу. Цуглуулчингуудаа нэг найз нь оцсон. Өө наадаг чинь тэгээ нэрлэлчихээ. Яг тэгж байгаа юм шиг надад санагдаад тий. Тэр бол тийм л дээ. Хин Rocky Rihanna хоёр юу болоод байна? Тэгээд Манай юу болоод байна? Rocky ч амар юм хэлсэн байл. Би амьдралынхаа турш ийм л эмхтэй хүсчихсэн. Тэр минь яг муу зөнжиг шиг. Даанч тэггээд исэн юм аа нэг зүүн баг миний амт туссан нэг ярилцлага юм уу гэдэгсэн. Нэг ярилцлага хоорондоо хийгээдсэн юм аа яг үерхснээ заа. Тэгээ ерөөсөө юу ч хийхгүй байгаа тэр хоёр. Тэр хоёр секслэж. Ерөөсөө юу ч хийхгүй байгаа. Тэр хоёр бол яг үндэ юу ч хийх шаардлагагүй мөнгөтэй хүмүүс байна. Хоёулаа бүр юм фэшн инфлюенсерүүд те. Тэр хоёр хамгийн фэшн кил одооднаас те. Хосоод. Тэр хоёрт бол баг 5 үеэрээ мөнгөтэй байж тийм хэмжээний мөнгө. Тэгээ би бүр гайхсан ингээд Rihanna ч юм бол угсаа рэпрүүд ирлөөд штэ. Chris Brown, Drake өөр хинтэй ч байлаа. Тэгээд хамгийн гангатай гүйчээд те бас болж ийн гэж чинь. Дээрс нь Rihanna дуу гаргаагүй 5 жил болсон юм байл шүү. Түл нэг ном л гаргасан. Би Rihanna хамгийн сүүлд бодож байна. Rocky бол 3 жил болцоо. Бабушка хийцээгаа. Freestyle Lord-оос хойш нэг Бабушка юу гэж нэг ганц л дуу гаргасан тийм нэрээ. Тэрнээс хойш гаргаагүй. Одоо гаргахын гэсэн энэ жил уулна. Тэгээ Rihanna хамтрахын гэсэн дуун дээр. Яа, Rihanna хамтарч секси дуу болох байхаа. Rihanna хамтарлаа тэгээ зоолтой нэг бол хийдэг. Тэр клипийн мангар те. Мангар өнгөтэй клип болох байхаа. Тестинг шиг илүү одоо тийм нэг тийм Horse Vibe зөнхөлсөн нэг тийм цомог болж магадгүй эсвэл бүр юм хайр зөнхөлсөн те. Тийм нэг тийм эсвэл нэг тийм fashion killer шиг тийм Mac Miller маягийн нэг тийм цомог өгдөө шүү дээ. Тийм болох магадaltaй. Rihanna тэгээ хизээ дуу их гэдэг юм бол. Beyoncé ч ингэж удаж байгаагүй те. Rihanna одоо залхаж байгаа бох уу? Олигтой дуу ч өөрснөө орж ирэхгүй гол. What's my name? Сүүлд нэрээ бодоод байхад work-ыг л гаргасан юм биш үү? Work. Тэр нь ядж байгаа нэг дуу гэхэд хэцүү яг нэг үгээл тавтаа тий. Тэр чи хийтэл болоо шүү дээ. Тийм тэрэн дээр бол тэгээ Drake 7 минутын турш симплж байгаа л дуусна шүү дээ клип нь бол. Бүр ингээ 2 клиптэй ядж байгаа 2 клип нь яг адилхан. Тий. Ерөөс ингэ. За
Гоё л доо. Дрейк нэг Рианаг бүжиглэх юм аа. Би ерөөсө тэр дуун дээрээс ганц л таалагддаг мөрөөдөө. Нөө чи хэрвээ ихэр байсан бол би чамааг л сонгох байсан. Тэр бол үнэхээр симп мөр бурхан мэн. Йоо, юу гэсэн үг вэ? Ихрийн сонгоод явуул та чи угаасаа энээс салцсан. Дрейк бол тий олон жил фейлцсэн дээр Риана тэр бол. Мэдгүй би Дрейкийн оронд байсан бол юу Риана мэн байсан. Одоо ингээд лайфстайл руу очиж байгаа юм шүү дээ. Угаасаа ингээд лайфстайлын яриад. Тэгээ уусаа авчив. Дрейк угаасаа тэгээд хүүхдээ бол ойрын үед айгүй хийл гаргаад байгаа. Цуг тоглолт үзэл, Lakers-ийн тоглолт мөглөлтийг үзэл болж шít. Зурмаг хийгээ. Тэгээ Adonis-тойгоо айгүй ээжтэй нь бол мэдхгүй. Ээжийн зургийг би ойр тараагүй ч гэх шиг. Ээж нь одоо хайчих хэрэгтэй. Одоо ээж нь хэрэггүй. Муухай тий. Зүгээр child support-ийн нөгөө л гээл. Тийм муухай. Гэтэ Adonis угаасаа нөгөө нэг хим мин шиг нэлийн том од болох уу. Stormy шүү дээ. Travis Stormy тэгээ Blue Eater гэж JC юу. бүр хамгийн сони юм нэрээ сонсон шүү дээ. Travis-ийн хоёр чинь буцаа нийлсэн шүү дээ. Kyle хоёр чинь. Сүүлд харин бүр strip нэг хөлмөрлөн дээр ингэсэн явж. Тэгээд ямар харилцаатай байгаа гэсэн open relationship гинэ. Өө зайлцал. Тэнийх шээс. Амар сонио. Яг гоё л юм л та. Тэгээд одоо жишээ нь Travis тоглолтоор явж байхдаа өөр нэг хүнтэй яаж болно. Kyle өөр хүнтэй болцож болно. Гэтэ Stormy-тойгоо цуг ингээд байна ч гэдэг. Тийм сонин харилцаанд орсон юм байлээ. Манай гэтээ ер нь яа тийм бол. Та Лана ч. Гүйгүй манай Kanye-гийн төрс өдөр өчигдөр болсон. 44 үргэлжлүүлсэн шүү дээ. Манай бурхан ах Баг ерөнхийлөгч. баг ерөнхийлөгч. Болт ах чи эдтэй юм бэ? Манай Монголын мегастар. Монголын мегастар 78 оных лөө тэгж явдаг шүү. Тэр ч одоо дүүс 18 насыг юм шүү. Тэгээ 18 насыг 18 хүрээгүй байхдаа гаргасан гэж ярьдаг. 18 нас чи 96 онд гарсан юм байна. 900 оноос одоо хойш хэдэн 24 25 жил. 25 жил. 18 дээр 25 нэмэхээр хэдэн 35 42 43. Тэгвэл Kenny юм биш үү? Тэгвэл Kenny-тэй ялаа. Тэгээд Kanye 44 хүрсэн. За манай мегастар чи идлээ бодчихсан хэрэг. Kanye чи юус Gapтэй нийлээд нөө өөрийнхөө Yeezy суурлаа үргэлжлүүлээ гаргасан. Тэгээ юм сони товч байхгүй. Куртгэнд юм зип байдаг. Зип. Gapтэй нийлээд үү? Тэгээ ингээд куртг чи ингээд нийлэх ёстой шүү дээ. Ингээд За. нийлэхгүй юм зүгээр юм бөөрг дээр хизээж товчлогдохгүй яг чиний куртг шиг гээ. За. Юусгүй тий яах ингэж углаж өмсөх юм уу? Гэхдээ ийм зүгээр ингээл өмсчдэг. Гэхдээ ийм товч байхгүй. Одоо чи даарлаа гэхэд гизээрээс ийгэл байж хахаар нэг тийм. Онхойл байж ах ч юм ерөөсөө. Яг тийм стил лээсэн миний харснаар. Тэгээ нөгөө нэг Yeezy-гийн бүүст чи бүр одоо сүултээ крок шиг болоо яваад. Тийм шүү дээ. Тэрийгэ гаргаал явал. Нэг тавчаг байсан шүү дээ Yeezy-нэ. Тэгэд юу гэсэн бэлээ? Westlife билүү West-ийн юу лээ нэг тим цомог гаргана гэж л. Тэгээ тэр нь баг сүүлийн цомог нь байж магадгүй гэсэн бэл. Kardashian тэр хоёрын харилцаа яаж тэгэл цэг үү? Тэгээд тэгэлсэн ч гэсэн тэгэл my only true love happy birthday to you гэдлээ нөө. Тэгэл бичсэн л лээ. Тэр бол Kanye биш bipolar шинжин л ярьж байгаа л та. Гүй Kardashian тэгсэн. Kardashian тэгсэн юу? Тийм тэгсэн. Тийм үү? Тэгснээс Kanye юу гэж өөртөө минь түргээ явчихдیں۔ Тийм байл. Kardashian ч тэгээд одоо угаасаа яасан дээ Kanye West угаасаа жоохон ууртай байсан нөгөө нэг хүүхдүүдийг нь одоо тэр Kardashian-ы нөгөө нэг шоунд бүр яасан ч их оруулах гэж үзтiin. Нөгөө багаас нь нод болох гэдэг байхгүй тий. Зүгээр мөнгө болох гэдэг байгаа. Kanye-ийн сүултээ өөрөө нэг цагаан арьстай жүжигчин тий үерхцээ явж байгаа гэсэн шүү дээ. Миний сонсноор би нэрийг санахгүй байна. Ямар ч нэг цагаан арьстай бод байсан. Олон л гэж Scarlett Johansson. Аа тэр тийм нөхөр хүүхдтэй. Тийш хин чамаатай яаш. Тэгээд Scarlett. Тэгээ бидний ялчгүй юм pop culture яриа ин Kardashian руу ингээд байнга ордог те ялч. Угаасаа ялчгүй. Юусе pop culture Kardashian. Main юу нэг одоо. Kardashian гэснээс Kardashian-ы хамгийн үзэсгэлэнтэй нь болох Kardashian биш л дээ тэр бол Jenner гэдэг. Kylie-гийн юу гарсан шүү дээ. Liquor гарсан. Биш ээ tequila гарсан. Liquor гэсэн үг. Tequila. Тэгээд tequila гал одоо бахан контент хийгээд. Би ерөөсөө 8-18 гэд миний төрс өдөртэй адилхан дугаартай ажиг шиг. Тэгээд тэр бол яг нэг юу л гэж хэлээ одоо амар масс тагцсан tequila байсан. Тэгээд яг уу одоогийн байдлаар 2 л амттай, 3 амттай гарсан байгаа. Тэгээд нэг сэтгэлтгүй амт. Ямар үнэтэй?
Үнийг мэдэхгүй шүү дээ. Үнэн тэр чинь зөвхөн limited editionтэй байгаа юм шиг үлээ одоохондоо. Tequila. Зөвхөн нөгөө celebrity-нэр ч юм уу те эсвэл ямар нэгэн парийн дээр очиж ингэж спонсорлдог ч юм уу. Кентл бол өөрөө нэг тийм юу хийцэн бүкер уугаал явчихлаа шүү дээ. Харахаар л бүкер ууцсан явчих. Тэр онцгойд биш бол тэгэл нэг жоох ингээл бүүм гэж алгална дөө. Тий. Яг тийм tequila энэ тийм чинь те чанарыг л дагуулна шүү. Кентл тэгээ өөрөө амар 3 жил ажилласан гэж байгаа тэрэн дээрээ. Ер нь бол амт мамтын судлаад ингээд гадуур дотор яваад гадуур их шоуд явсан. Тэгээ тэрийгээ судалгаа гэж нийтлээ. Кентл ч ерөөсөө тэр Хейли нөгөөх нь хэм блэ? Хейли Justin Bieber ихнэр юм биш. Харин Хейли тэр гурвал бүр ингээ байг шоуц явж. Хейли яг сая нэг жирэмсэн мөхтүүд тавсарлага авсан. Одоо Кентл хизээж жирэмслэх юм байгаа юм. Найз залуу нь одоо бүр плей-офф моф далаад баг. Одоо баг суулаас авраг авчвал тэгээл жирэмслэн штэ. Тэгээд батны суулаа штэ. Авраг авлаа. Ядаж бүсийн аврах ч юм те. Одоо Кентл хэрөө жирэмсэн боллоо гэхэд зураг мураг нь ална штэ бүр. Тэгээ штэ. Инстаграмын барыг хамгийн их юутай хүн барыг болохыг ч үгүйсэхгүй. Гэтэ тэрийгээ дайландаад орлоо. Инстаграмын хамгийн их лайктай зураг чинь өндөг өгдөг үст тий. Тий. Өмнө нь Кентл байсан. Кентлийн үсээ яатсан. Тэгээ өндөг бүр өнөн гоё. Тэр чинь нөгөө Mr Beast-ээс яалаа нөгөө нэг хамгийн их лайктай Инстаграмын зураг энэ Карташианод дээд юм байна. Бөөнөрөө өөрчлөгийг ингүүт өндөгний зураг тавиад тэр нь бүр хэдэн сая лайк ч гүйчлээ бүр. Биш хүн болгонд гарсан. Тэр таньдаг хүн болгонд гарсан дөө. Ялч юу Mr Beast-ийн нөлөөлөл бол амар болсон л доо. Бүр хүн болгон шеэр. Тэгэл ингээл өндөг бурхныг давсан. Өндөг бурхан болох үед. Өндөг ертөнцийн цөм болох үед гэл. өндөг үзлэн гоогийн төөл болох үед. Энэ Instagram-ын лайк гэснээс Instagram дээр хамгийн их лайктай байдаг порнодыг мэдтгүү. Ланараа үзсэн. Тэгээ лана. Яг хуу формор л гэж яваал та одоо Саши Грэшийг зодгоо тайлцтай. Тэгээд би ингэж одоо яг тийм одуудын prime time нь одоо яг бүх юм төрцөнтэй юм одоо Саши Грэ лана мана шиг амар цөөхөн жил яваад тэгэл яачдаг. Чадамжгүй болт. Чадамж биш одоо тэгэл сонирхолгүй болчдөг. Тэнгүүд тэр чинь угаасаа ингээл амар саятан маятаа одоо бүр юм юу болчихж байгаа шүү дээ. Угаасаа амар болж байгаа. Тэнгүүд ингээл шал өөр юм руу орчдөг. Би бол яг тэгж ойлгоод байгаа. Ланаас чи юу вэ? 2 байна 3 жил ерөөсөө порно тоглосон байлээ. Тийм. Тэгэл одоо сүүлийн 2 жил 3 жил ингээл зүгээр подкаст тэгэл явж байгаа. Яаж тэр 2-3 жилийн дотор тэр дэлхийн яд болоод байна. Угаасаа порно мегастар болоод байна. Одоо юу гэх нөө Brothers юунууд бүр алдсан юм бэл. Brothers-тэй хамгийн гол нь гэрээгээ өөр газараас гарч ирсэн. Нэг Nafty America л гэж. Угаасаа эрэгтэй хүн болго энэ хоёр сайтыг мэдчихэж байгаа. Тэгээд тэр юунаасаа гарангуул тэгэл хүмүүс бүр ингээл алдсан гэсэн одоо ингээл энэнгээр ингээл энэ эмхтэйг л ашигламаар байна гэл те. Нэг хин Саши Грэш ид үйдээ тэгээд одоо бүхэл төрлийн одоо бүхэл жанраар нь хийж үзээ тэгээд дуудайл болсон юм. Тэр угаасаа порно индустрид амар сексизм байдгийн гэсэн эмгтээчүүд нь хамаагүй өндөр цалин авдаг. Тэгээд Лана бол бүр ингээд тэр дундасаа тасархайсан бохгүй. Яг л гэл ингээд юм турхаа тэгснэ юм амар царайлаг нэрээ бүр яг юм модель царайтай юм Европ нүд мөттэй тэгснэ юм сэгэр нүд мөттэй те тэгснэ амар бие миштэй. Тэгснэ бас юм шивэс мэс. Тийм тэгэхээр та нар даах хэрэгтэй ч. Яа хоёр хар боо багтаадаг ер нь аим шигтэй үзүүлэлттэй л те. Тэгээд сая бол баг 2 жил мэл нөө нэг хинтээ үерхсэн юм бэл шүү дээ. Логан Полын найз Майк юм бэлээ. Жиг болоо. Биш. Ой нөө нэг подкастн дээр цугаа. Өндөр юм хамаартай нэг залуу биш. Тэрнтэй үерхэж байгаа саяхан салсан. Тийм нэг гараа. Тэр угаасаа амар дүүш баг гэсэн юм бэл шүү дээ. Угаасаа тэдний гангийнхан бүгд дүүш баг шүү дээ. Одоо зүгээр Логан Полын фэн Монголд байдаг юм бол зүгээс зайл. Сая нөө Мивэдер зодолч. Гэтэ бас үерхэл юм те. Тэгээд тэрнээсээ салаад угсаа Лана өөрөө ярьжсэн ингээд амар тийм ердөө яг relationship тэр чинь амар open relationship байгаа шүү дээ. Vlog хийгээл relationship тал дээр ингээд одоо намайг одоо юу гэдэг одоо би Ланатай үргэж байгаа болохоор ингээд контент болгож ашигладаг гэж бол ярьжсэн. Тэгэхээр бас муухай шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэд саяхан бас мэдээ гарсан болохоор мэдээч явах би Instagram-ын дагж байгаа. Тэгээд жирэмсэн болсон байлээ. Хүүхдэд төрүүлэх гэж байгаа юм байлээ. Тэгэд энэ удаад болохоор нэг эцгийн угаасаа нууцлана гэсэн. Яагаад гэхээр одоо амар ол юу гэж байгаа юм. Тэр ч угаасаа порно актрис байсан хүн те. Нэг ингээд одоо навшин юм уу? Self
одоо slut shaming гэж яддаг шүү дээ. Одоо ингээд чи одоо ингээд үерхсэн хүнээсээ амар хурдан салчингуудаа өөр хүнтэй ингээд өөр хүнээс хүүхдтэй болчлоо ч гэдэг юм уу. Наацх нь ингээд ирээс зүгээр хүн энгийн хүний амьдрал. Тэгээд угаасаа team actress-уудад юу байх нь тодорхой. Team одоо юм одоо байнгыг даах нь тодорхой. Одоо тэгмүүд хүүхдээ чи ирээдүй яана манаач гэдэг юм уу те. Тиймэрхүү амар пост юмнууд амар тийм bad vibe-ууд ирж исэн гэж бол ярьж илээ. Яг тэрнээс нэг одоо бараг танилцуулаад 7 хоног байгаа. Би нэг артикл уншсан чинь. Тэгэд ерөнхийдөө бол одоо жоохон тийм personal life одоо яамаар нь те. Угаасаа нөгөө нэг sexual амьдрал нь ингээл байнга олон нийтэд дэлгэтэй өөрсдөө ч нөгөө подкастн дээр ярьдаг одоо ингэж охин найрч охин найруул биш охин найрдаг бол гоё мой те ийм залуутай болж исэн гэжсэн гэд одоо илүү тэр талаа илүү нууцлж зүгээр ингээд энгийн хүн шиг бол амьдрахыг хүсэж гин гэж бол хэлсэн байлээ. Уусаа тэгээд хэцүү шүү дээ одоо ингээл өөч чи юм шиг гэл те. Тэнгүүд бас ингээл нуусан л дээр л дээ. Гэтэ тэгээ хүүхэд нь хийзээ нэгтс мэдгэн нөө. Гэхдээ яг угаасаа тайлбарлах л ахaltaа ингээд тэгээ лана ч өөрөө тийм юу шиг юу юм бэл амар тийм жоохон хүүхд шиг юм яриамаар нэг бүр тэр өмнөх тэр нэг подкаст нэр ярьжсэн. Би ингээд том үний киноны яваад болъё гээл шийдсэн тэгэл болцсон шүү дээ. Ер нь яг ярьж байгаагийн сонсч мосхор нэг тийм гинэн цайлган хүний ялчгүй юм байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ зүгээр тийм жүжигчл болохоос зүгээр би хувь хүнийхэн талаас нь харангууд амар тийм гоё эмхтэй юм байгаа даа. Тэнгүүд ингээд одоо тийм актрсууд сайн ээж болж чадахгүй гэсэн. Тэгээд их нэг шаардлагагүй шүү дээ. Тэр чинь ингээд бүр хуучин болцоо ажиллана. Дээрэс нь ингээд энэ хүн илүү амжилттай ямар бизнесээ ингээд олоо явж гин те. Тэр Three Girls One Kitchen гэдэг подкастн дээрээс илүү олон юм сонсч болно. Хэрхэн те Америкт бас тийм амар sexual harassment гэдэг тэр талаар бас амар их ярьдаг. Тэгээд Sasha Grey гэдэг бас нэг порно одоо стример болсон явж байгаа шүү дээ. Тэ 10 жилийн өмнөх лаана ахгүй тэр чинь баг. Тэг чи тэгээд одоо бол амьдрал нь айгу гоё л л шүү дээ. Ингээ стрим мэдэр хийгээл гэл. Тэгээд стрим дээр нь өөрийгөө slut shame хийдэг хүмүүс байхгүй болцоо. Эхлээд анх стрим хийж эхэлж байхад нөө порно гэдэг шүү дээ. Хөхөө харуулаач, бүхсээ харуулаач ингэж тэгэж. Тэгээд нэг сарын турш тэгэж дарамтлуулж байгаад яг үнэнч фэнүүд нь үлдээд ингээд тэгээ одоо бол тийм стриминг идрүүлсэн айгу хөөрхөн шүү дээ. Өөрөө бүр амар геймер girl болсон. Тэр бол нэг тодорхой хэмжээний хүний амьдралын карьер ажил л байсан бохоо. Тэгснээс нэг slut shaming хийх бол амар утгагүй санагдаж байгаа. Окей. Порно байлаа гээд амьдрал дээр ингээ яваад байна гэсэн үг бол биш шүү дээ. Тэ? Ер нь бол үнэхээр нүцгэн байхын хармаар байгаа бол тэгээд өмнөх порногийн зүүцнээс тий. Интернетээр нэг байна. Тийм амар хоорны байгаа бол өмнөх порногийн л үзэлтэй байсан. Заавал одоо нүцгэлүүлж явах гэдэг тий. OnlyFans-ийг аваад худалдаад үзэж болно. OnlyFans гэж нэг сайхан юм гараад ирлээ. Тийм. Та нар хүснээрээ мөнгө төлөөд хүснээ харж болно гэдэг амар. Бор видео кол хийж болт юм биш. Тэр нэг Монгол нэг порно хин били нэр нь юм бэл. Нөө юу эмхтэй. Jade Black. Бараг тэр явцаа. Бараг тэр явцаа. Jade мэдтэй юм байдаг ш. Нэг тийм бор охин байдаг шүү дээ. За нэг хайртар бор бишээ. Борлалтай ш. Тийм порнод гараад ирсэн юм. Тийм Монгол юу гараад ирсэн юм шиг аль тэр чинь зүгээр тийм Монгол цустай гэдэг ш. Би бол Монгол эмхтэй порнод гэх юм бол хамгийн түрүүнд нөгөө банана girl толгонд. Тэр чинь нөгөө нэг царайг бодох. Тэр яаж авсан гэдэлээ. Халбарцсан гэдэлээ. Тэр нөгөө нэг юу вэ шүү дээ. Нема ба шүү дээ. Домогт нема хамгийн домогт ахын зураг. Ямар юм бэ тий? Яа нэг хамгийн анхны Монгол порног Немагаар үзсэн. Нема гэдэг. Немагийн хайнгууд гарч ирдэг байсан. Тэрийг мэдэхгүй юм байна. Бүр амар ингэж ингэж. Тий ингэж. Би наваг идэх гээд байгаа юм уу? Чиг тэгдэг юм байна. Тэр нөө IG дээр нөө бас нэг аккаунтууд агаад байдаг ш нөө янз бүрийн тийм нууц юу гэдэг гаргаад идэг. Тэр дээрээс л эвгүй юм гардаг те. Эвгүй хүмүүсийн эвгүй юм гардаг шүү. Нэг ямар амьдрал ямруудаа гэсэн нэг тийм пэйж. Тийм тэрнээс өмнө чинь бас юу байлаа. Айхтар. Хотын ингээ нэг тиймэрхүү нэртэй юм байдаг. Айхтар олны танилуудын зарим нь ч яг амар спамны юмнууд байлаа те. Хараас. Тэгээ зарим нь яг үнэн байх бах. Гэтэ нэг тэр нэг яг зүгээр хүмүүст сонирхол болохоос нэг амьдралд хэрэгтэй юм бол биш шүү. Тэр яа нөө ийн үү гэд.
Гэтэ яг би нэг удаа дагж ийсэн л та тэгэл бойл. Тэгсэн чинь нөгөө юу н хаагдчихлээ лээ ч шиг. Тэрийг уусаад нөгөө нэг хүмүүс даг гэд ингээ шеэрлээд исэн бохоо. 10k хүргэе. Амьдралчаас өрүүлээ яг. Тэгээд исэн. Тэгэхээр нь заахтай гэдэг нэг. Гэтэ яг хуу буруу л та хувийн мэдээллийг тийм гэдэг. Одоо их дэмжсэн юм бол биш зүгээр л Instagram-ын давалгаанд орсон. Гэтэ миний бодлоор ер нь би ингэж ажиад энэ үү миний дагж байгаа хүмүүс юм байгаа тийм үү. Facebook, Instagram эдэр ер нь жоохон токсик тал руугаа болоод байгаа шүү дээ. Facebook амар токсик. Instagram ч гэсэн ер нь Facebook орохын аргагүй. Instagram ч одоо ер нь Facebook бараг болохгүй л шүү дээ. Facebook руу оронгууд л дандаа нэг хэрүүл явж байгаа. Бүрэлсөх бла 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 инх бат бла бла бла. Гэтэ миний news feed дээр гайгүй та нарын тийм нэг юм гарч ирэх. Яаж яах таньдаг найзууд төсөл тийм юм шеэрлээд. Яаж нэг айтайхан найзтай болчихгүй Facebook-ийн зуулаад байгаа юм. Тэгээд Instagram руу орохоор тэгээд ямар ч юм. Тэгээд арга бараа TikTok руу орсон. Yes. Гоё юм. TikTok гоё юм л. TikTok-ийн одуудыг Instagram-аар дагдаг болсон. TikTok яг 7 хоног л эрэнгүүт яг өөрийнхөө үзэх тустай юмнууд нь гараад ирдэг болсон. Минх дээр бол дандаа dark web юмнууд гарч ирдэг. Тэгээ одоо удахгүй тэгвэл TikTok хийж үзүүлэх юм байна. Зээл. Цэгийн хөх тэгтээ ч шиг гоё тээж дээ. Тэгээ хөхөөрөө байлдах юм байвал аашиг. Тэгээд би өстө TikTok руу хорой гэж боддог. Яагаад гэвэл юуки одоо Facebook ч амар том платформ тий. За би энэ дээр ингээ пэйж ажиллуулаа явж байгаа. Тэнгүүд Instagram дээр би ингээд бас ингээд өвөний бас ингээд юу явж байгаа тий. Тодорхой хэмжээний хүрээлэл гэх юм уу. Тэнгүүд дахиад TikTok дээр бас нэг юм алах гэж амар лайны санагдаад худлаж. Зүгээр нэг юм нээгээд орхицсан ингээд үзээд байвал хинч чадсан шүү дээ. Яг би ингээд платформыг яг ашиглавал яг гоё ашиглах хэрэгтэй. Одоо чи зөвхөн TikTok дээр үзээд байдгүй чи яг TikTok дээр юу хийхээ үзчихэд тэгээд ордог ч юм. Би бол жоохон тэгэж бодож юм хийшдэг юм уу те. Twitter дээр ингээд тий. Бичлэг хийхээр би л хийж чадахгүй санагдаад байдаг шүү дээ. TikTok дээр зүгээр 15 секунд тий. 15 секундын л зүгээр юунд ингээд ашиглаа л тий. 10 секунд ч юм уу. Эсвэл нэг ихэнх ютуберүүд бас TikTok дээр нөгөө бичлэгүүдээ одоо 10 минутын бичлэгийг баг 15 хуваагаад оруулцдаг болсон байлээ. Тэгээд ер нь TikTok дээр яг бүүм хийх хамаа одоогийн хамгийн амархан платформ бол TikTok л доо ялч зүгээр аим гүйлгээл үзчихдэг. Тэгээд гүйлгэж үзэх болгон тэрэнд нэг views болол явждаг. Тэгээд тэрэн дээр одоо жишээлбэл чи бид нар бол дуулахгүй бүжгэлэхгүй те тэнгүүд яг ямар төрлийн контент хийх вэ гэдгээ би яг бодцоод оръё гэж бол бодож байгаа. Одоо тэр нөгөө Facebook дээр заримдаа нөгөө хятадын TikTok бичлэг яваад идэг шүү дээ. Тэднээс ч дуулж бүжлээс өөр шал өөр янз янз юм хийгээд идэг шүү дээ. Бүр ингээл TikTok ч бүр амар хүн хэрэгтэй лайв хак заадаг ч юм уу те мэдээлэл өгдөг ч юм уу. Эсвэл нэг тийм creepy 1 минутын яриа-марианууд амар өөр. Эсвэл нэг тийм амар kind бичлэгнүүд амар хийж мэт. Эсвэл түшгийнх шиг нэг юм cringe бичлэг. Хэрвээ би аниме контент босвол яах вэ? Тэгээ түшиг бол сүүлийн үед настай амар таалагдчих. Би түшиж миний guilty pleasure болоод. Guilty pleasure болоод түшиг бол хөөрхөн юм бэлээ. Түшиг бол цэгийн guilty pleasure. No, your pressure. Тэгээд Reddit бас ашиглах гэж үзэж байгаа. Reddit бол хөөрхөн юм бэлээ. Амархан нэг тийм бичлэг үзэж ядраад тахгүй нэг өөрийнхөө пейсээр яваад яг чиний хүссэн сабжекттэй чи хүссэн хэрүүлчин бол байнгын болж яадаг тийм бүх төрлийн платформудад ингээд тодорхой хэмжээний цаг зав яа гэхэд одоо чинь би бас Pinterest нэгээд ингээд нэг хэсэг үздэг гэж одоо л ингээд үзэж амждаг ч юм уу тийм notification ирэх хайчдаг ч юм уу. Тэнгүүд би бас Facebook одоо пэйжээ яах уу одоо YouTube контентуудаа яах уу гэдэг. Тэнгүүд YouTube дээр мангар олон юм савдарсан байдаг тий. Чи бол гэхдээ яг нөгөө нэг ашиглах гэдэг утгыг яг 100% ашиглах гэдэг. Харин тийм тэгэхгүй бол амар одоо за мэддэг дээ гэд ингээд хайчвал одоо тань шít нэг тийм үхмэл аккаунттай би байх амар дургүй байхгүй. Тэр нь харагдаад. Одоо TVT би анх аккаунт нэчил ингээл өөрөө нэг ганцхан юм TVT гээл хүмүүсийнх ингээл review хийж мэгэл тэгэл түл одоо notif ирэл ерөөсөө орохоо болсон шүү дээ. Одоо ерөөсөө орохгүй амар. Twitter дээр жоохон удах юм бол шууд токсик болт юм байл. Би чи
бас Twitter би юу айгуу яасан байхгүй сүүлийн нэг 2-3 сарын өмнө байна. Нөө нэг бүх платформ руу нэг жоохон цохооч үзээгээд бүх төрлийн одоо Reddit, Twitter, TikTok юу гэдэг бүгдэн рүү нь олж үзсэн чинь Twitter бол зүгээр OnlyFans. Twitter OnlyFans руу хүртэл орох гэж үзсэн шүү дээ. Мөнгөндөө ороцсон л хас. Тэдээ энийг дагч ирсэн. Би OnlyFans дээр орсон бол Bella Delphine, Mia Khalifa хоёрыг дагчихсан. Тэгэл Mia Khalifa ч бүр гоё шүү. Мамия их гоё. Тайгагийн Тийм Тайга их ч дагсан мөн. Тайгагийн OnlyFans чи баг хөөе Instagram дээр нь байдаг шүү. Өөрийнх нь OnlyFans нь орж үзсэн юм аа ч гэж. Зүгээр ийм OnlyFans-ийнх нь ингээд яатсан нэг скриншотууд байсан байхгүй. Тэрийг харах. Instagram баг OnlyFans юм ааш тий. Instagram гоё шүү. Миний гэхдээ Instagram feed сүүлийн үед амар утгагүй болсон. Дандаа докюны feed болсон би. Зүгээр л үздэг. Тэгээ OnlyFans Монгол охтууд айгүй нөө нүцгэн зураг хийж OnlyFans болгодог л тий. Тийм үү? Бүр юу харсан заяа. Би өөр тэр бичлэгийг орж үзэвэл зүгээр ингээд нөгөө нэг юугийн одоо баг скриншот хийцэн гэх юм уу. Таарсан чи ингээд зүгээр ингээд hand job хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг ингээ OnlyFans-д оруулдаг. Тэгээ OnlyFans нь сарын тэдэнка. Бүр тийм болсон Bentley. Би бүр тийм скриншот харсан. Монголчууд ч өөр нэг аппликейшнээр ямар ч гэсэн би бол ашиглаж байгааг харсан. Монголчууд ч жоох нэг ганц хоёр өхнийхээ л харсан. Нэг өөр тийм нэг өөр. Яг OnlyFans гэхэд OnlyFans юуртэй Twitch чигч юм шиг нэг тиймэрхүү юм байна. Patreon уу? Амитгүй нэрийн мэдгүй ямар ч Twitch чигч юм шиг нэг тиймэрхүү байна. Хэдүүлээ бичлэг дуусчаад харъя заяа ч гэж хайж үзээтргээ. Patreon-оос айгүй хөөрхөн платформ байлээ. Яг бүр үнэхээр чанартай контент хийдэг хүмүүс бол бүр Patreon дээр алтын байлээ. Эднээс ч нөгөө нэг сартаа нэг бичлэг хийдэг тиймээс дүнхтүүд байгаа байхгүй бүр амар хүнд эдиттэй. Эднээс ч тэгээд сард 2 бичлэг хийдэг болгонгуудаа нэг нь Patreon-d тэгээд нэг нь YouTube channel дээр тавьчихж байгаа. Хөө тэгээд бид нар ихтгэлч бидний бичлэг амар ингээд хийц сайтай матай тий амар од болчих юм бол Patreon руу шааж ийна эхлээд. Patreon яагаад гэвэл нэг фэнүүдээс андуин нас ячдаг. Тэгээд тодорхой хэмжээнд бид нар мөнгө болно. Тэгэхгүй бол ингээд яг нэрээ худлаач одоо ингээд тийм үү юу ашиглаад хэдүүлээч жил хагас болчихлоо шүү дээ. Одоогийн байдлаар тий олсон орлого бол бүгөөсөө байхгүй. Өөрсдөө анхнаасаа мөнгө тааж хийгээгүй л дээ. Өөрсдийнхөө үнэхээр бор зүрхээр л яваад байгаа байхгүй ялч. Тэгээд сонсдог хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. Та нар хөөрхөн шүү дээ. Тэр хайж ийн хөөрхөн бус. Гэтэ бид нэр анхнаасаа энэ зүйлийг төлөвлөхдөө шууд commercial гэж орж ирээгүй шүү. Одоо багаар яа гэж бол ер нь орж ирсэн. Реакшн хүртэл байлсан шүү дээ. Энэ одоо болно. Дээрэс нь айгуу жоох нэг за 5 жилийн өмнө те хүмүүс нэг Америк хөгжмөж сонсдгоо. Travis Scott-ийн одоо Rodeo гэдэг цомгийг мэддэггүй байсан бол одоо бол хүн болгон мэдвэл амар хүмүүс хөгжөөд байгаа санагддаг шүү. Тэгээд 5 жилийн өмнө NBA дээр ч гэсэн одоо PER гэдэг статыг мэддэггүй, win shares гэдэг стат гэж юу гэдэг зөвхөн оноо авалч юугаар мэддэг байсан бол одоо тэр нэмэх хасах үзүүлэлтийг ойлгодог болж байна. Тэгэхээр тоо үзүүлэлтүүдийг advanced статыг ойлгодог болж байна те. Kanye West-ийг ойлгодог болж байна. Тэгэхгүй бол өмнө Kanye West-ийг бол баг рэпер хийж мэддэггүй байсан шүү дээ. Kanye West-ийн нөө easy 350 пүүзэрл мэддэг байсан. Тийм тий. Drake-ийг одоо юу гэдэг зөвхөн Drake-ийг нэрээ pop дуучин гэдэг хүмүүс амар олон байсны эсрэгээр одоо бол рэпер гэдэг талаас нь хүндэлдэг хүмүүс Монголд айгүй олон болсон. Гэдэг чинь бид нар бол хамаагүй илүү ингээд Америкийн төвшөнд ч юм уу эсвэл бусад улсын төвшөнд ингээд мэдлэгтэй болоод хөгжиж явж байгаа. Тэгэхгүй бол 5 жилийн өмнө юу гэх одоо 5 бишээ 6 жилийн өмнө trap гэж бол Монголд бараг байгаагүй дээ тий. Ер нь амар цөөхөн. Тий. Хизээ их сургуулаар л 6 жилийн өмнө байхгүй 5 6 жилийн өмнө 7 жилийн өмнө бараг тий. Тэр монголчууд бол бас амар хөгжсөн соёлтой бас дагаа явж байна. Бид нар ч гэсэн тодорхой хэмжээнд яг тэр нь сонсож байгаа ч юм уу үзэж байгаа хүмүүстэй соёлыг түгэж байгаа ах гэдэгт бол айгүй найдаж байгаа шүү дээ. Тэгээ Spotify Монголд ороод ирчих. Тэгээ Spotify амар том платформ. Тийм тэр хүмүүс бас нэлээд олноороо Netflix ашигладаг болчлоо. Тийм Netflix байна. Одоо Amazon гээл те Disney Plus HBO гээл. Тэгээ яг энэ дондор нэг үнэхээр баргар юм ярий. Одоо нөгөө харилцаа холбоо зохицуулах ороноос хулгайн ингээд нөгөө киноос хулгайн заах. Оюуны өмчийг зөрчсөн ингээд хуулбарлаж кино хуулбарлаж нийтэлдэг сайтууд байгаа шүү дээ. Тэд нар ингээд
мэдээж хааштай харилцаа болох зохицуулсан хаалаа тэнгүүд яадаг гэж танаа Univision биднэрт кино үзүүлэхгүй. Та нарын хүмүүсийн оруулж байгаа юм ингэнгүүт наад чи ингээд оюуны өмчийн хуулийг зөрчсөн улмаас ингээд харилцаа холбоо зохицуулах хороос ингээд хааж байгаа гэсэн ингээд мэдээлэл тавина шүү дээ Univision. Тэнгүүд хүмүүс тэрийг мэдхгүй зүгээр л тийм хулгай юм үзээ сурцсан бас нэг тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэнгүүд хэсэг бүлэг ингээд Netflix ингээд түрээслэл үзэж байгаа байхгүй. Тэнгүүд яг одоо ингэж ойлгоод юм шиг л Univision тэр эрхийг авцсан болохоор одоо Univision байна уу Sky Media байна уу тэрийг авцсан болохоор ингээд бидний юмыг ингээд хорчлоо гэж бол ойлгох юм байли хүмүүс их юм. За аяа сонио. Яагаад тийм мэдээ толгоо өрдгөө шин. Заримдаа бол хулгай юм ашиглахаас өөр аргагүй болд юм байлээ. Яагаад үл дөрвөн платформ дөрүүлэн ин авч үзэж чадахгүй байхгүй. Одоо Netflix, HBO, AW, Amazon, Disney Plus хийж байгаа шүү. Хитэн ч юм байгаа даа. Disney хуулууч гэсэн. Би бол хуулуугаас тэр Wu-Tang-ийг үзмээр л шүү. Энэ хуулуугаас ганцхан Wu-Tang үзхийн төлөө хуулуу худалдаж яваад тийм нэг. HBO-с ганц Euphoria үзхийн төлөө тийм байхгүй юу? Одоо Crunchyroll юунд байгаа шүү дээ. Одоо нэг Univision-ы кино багцад байгаа шүү дээ. Penthouse үзхийн төлөө гэдэг. Одоо ганц Jujutsu Kaisen үзхийн төлөө Crunchyroll дээр авалтай байна шүү дээ. Тэр ямар нэгэн байдлаар яг ер нь бодвол ер нь мэдээж худалдаж авч үзсэн хэрэгтэй л дээ. Ядаж л дууд өрсний өндөр нэгтрэлтэй, өндөр чанартай л байгаа шүү. Түл үнэхээр торренттой шаа. Орчуулгын ч өндөр торренттой байгаа. Торренттой шаа. Торрентээр шаасан хамаагүй нэгтрэл сайтай бичил. Тэгэхгүй бол зарим сайтууд чинь бүр амар нөгөөний кинотеатрт барыг бичлэг хийсэн тийм юмнууд байгаа. Одоо Монголч юун дээр л Look TV, Sky Pro юу лээ? Sky Go. Ори тэг зөндөөл шүү дээ. Гаш ирээ. Танаас нэр Look TV одоо апсет хийж байгаа. 2.0. Яа. Look TV одоо бүр 2 device-ээс үздэг болох юм уу? Look TV 5 device-аас үзэж болно. Гэхдээ 5 device нэг ирэхээр 5 device-аас үзэж болно. Хоорондоо шеэрлэж үзэх гэсэн шүү дээ. Гэхдээ юу тавлаа зэрэг үзэж болохгүй. Тэгээд нөгөө нэг оюуны өмч гэдэг утгаараа гадаадаас зөвхөн Монгол контентыг үзнэ. Монгол бол гадаад контентыг үзэж болно. Гэхдээ гадаадд байгаа Монгол хүн Солонгост байгаа хүн Look TV үзэж бол зөвхөн Монгол контентуудаа л үзнэ. Тэр нөгөө оюуны өмч гэдэг утгаараа нөгөө логистикийн асуудал. Солонгост байгаа хүн дээгүүт одоо жишээ нь тэндээсээ Netflix-ээр үздэг ч юм уу те. Болох л байлгүй те. Тэгэл аль боломжтой давтал нэг байна. Тэгээд хүмүүсээ дашмаар хэлэхэд манай Ibama Look TV-д ажилладаг байгаа. Look TV биш ээ. Univision-д гомдол гаргахаар бол Ibaro гомдол гаргаарай. Сүлжээ унахад Ibaro монч болдог чат хийсэн. Тэр нэг 4G сүлжээ унасан шүү дээ нэг. Юмtel нэ. Юмtel-ийн сүлжээ унахад би ч гайгүй лсэн л та. Гэтэ яах вэ тэгэл тэгэхээр Google-ийн сервер хүртэл доголдоо л шүү дээ. Facebook хүртэл Messenger 2 цаг доголдоо л Facebook тэгсэн шүү дээ. Тэгж яахт яах вэ тэгээд Юмtel чинь яг нөгөө дата центр яармарлуу нүүхөд хүртэл огт доголдоогүй. Гэсэн байд юм бэ нэлээ. Яг тэр үед тэгэл яах вэ. Тэр дата центр гэхдээ явж Монголын бүр хамгийн гоё дата центр шүү дээ. Юуны тийм гоё те. iTunes-ыг үзчихсэн үү? Гүү. iTunes нөө дарханд байдаг гэдэг. Тэр хавцааны байд юм шиг үлээ. Би бол зүгээр юуг л харж байсан. Тэр iTunes-ийн гүйцэтгэх захирлын нэг хүний бас нэг юмд орж исэн аахгүй. Тэр хүний ярьж исэн үзүүлж байгаа тэр презентац центр гарахад айгуу гоё л харж илээ. Тэгээ Юмtel-ийн дата центр бас том шүү дээ. Энд чинь тэгээ бүгд дандаа нөгөө шилэн кабелээр татчихэл интернет оруулж байгаа шүү дээ. Бүдүүн шилэн кабель тэгэл хойноос урдаал шон доо. Энд чинь тэгээ бүр 70 гаталж байдаг ус. 70 доор явж байгаа. Тэв даалсаал 70 доор явж байгаа шүү. Тэрийг яана нэгийг тайраад албаар тайрангуудаа хохин мул алруутай ингээ интернет. Одоо тэнгууд юу яадаг? Одоо дулаан ороод ирчихэнгүүд нөгөө нэг газар шорын ажлын барилга бүтээн байгуулалт айгүй ихтэй ш. Тэнгууд нөгөө шилэн кабель тасаачдаг. Шилэн кабель таслангуу тэгэл дахиад очиж. Тэгэл байхгүй болж байгаа юм ш. Тэнгууд тэгэл яах вэ? Тэгэл гадны нөлөөнөөс болсон ч гэсэн тэгэл хүмүүс тэгэл мэдээч Univision руу л орлоо ш. Гэтэ аюултай юм тий 70 дуугаар нэг шилэн кабель тасаалаа ингээд Монгол тэр аяараа бүр нэлээд удаа интернетгүй байх нь. Тэр 70 дуугаар бол угаасаа тв алж явж байгаа юм чинь. Хэд уулсыг л хамаарт. Одоо шинэ ингээд Лос Анжелесаас ирэнгүүт ингээд Гонконг дээр ирж байгаа байхгүй. Тэнгүү Гонконгоос ч ингээд Монгол аав тэгэл ойролцоо ингээд уусууд аав шүү дээ. Тэр чинь нэг л кабель авахгүй шүү дээ. Тэгэл цаач дата дүүрэн баг. Амар л юм байгаа л та. Тэгэхгүй бол нэгэн тасрангуу тэгээ уусаараа интернетгүй зэгэр айл маацааш. Тий.
Одоо угсаа нэг ISP хаяг гэдэг байгаа ш. Тэрийг авч чадахгүй. Тэр чинь нөгөө public хаяг болчихсон. Тэрийг авч чадахгүй. Тэгээ улсааргүй интернетгүй байна гэж байхгүй л байхгүй. Би нэг юм сонссон заяа. Энэ бол гэхдээ юу яг албан ёсны ямар юуны conspiracy юм уу? Conspiracy биш ээ. Яг албан ёсны одоо нэг 600 жилийн өмнө нэг юм нөгөө сарны гişаа чи нарны нэг тийм одоо ямар долгионч үлээ нэг тийм дэлбэрэлт болж исэн юм байна л та. Тэр нь болохоор дэлхийн тийм одоо юм цахилгаан соронзон тийм орчинд нөлөөлж исэн. Тэгээ тэр нь хэрвээ дахиж болох юм бол Монголд гişаа чи дэлхийд даяараа нэг хэдэн сарын турш тоггүй болно гэсэн тийм судалгаа явагдаад байгаа байхгүй. Тэнгүүт одоо шууд тэр нь хизээд их юм. Тэр нь хизээд их юм тодорхойгүй. Тэр яах вэ? Нарны дэлбэрт гэсэн үү? Нарны эрчим хүч шууд дэлхийн эрчим хүчтэй зохилдоод нэмэх болох юм шүү дээ. Ойлцоод тэгээд нэг хэсэгтээ зэрэг дэлхийд даяар дата байхгүй болонгууд одоо биднес чинь банкнд мөнгө хадгалуулж исэн чинь тэр нь ингээд дансаар интернетээр юм тийм бүх юм устна гэсэн тийм аюул бол байдаг юм байлээ. Нэг юу штэ гинт дата ярьсан чи одоо бид нар баг ахтай юу гэдэг те шилэн кабел гэж мэдгүй байх үед wireless-ийг одоо юу гэдэг зүгээр юм долгионоор ордог байсан гэж бодсон шүү дээ. Тэрнтэй адилхан дансыг бий болно нэг сейфэнд авчаал хадгалчтай юм бах гэж боддог байсан. Тийм тийм бол байсан баха. Юм байсан бах шүү. Одоо Harry Potter гихчл угаасаа баг хадгалаад тэгвэл банк оронгууд сейфнээсээ нэг юунууд нь шиж. Яг л тиймэр л төсөөлдөг байсан банкийг. Тэ яг үндэ нэг л сейф Taylor Yard байд юм бэлээ. Тэр бидний мөнгө байхгүй. Бидний мөнгө бол одоо тэгэл хэн нэгний зээлэнд гаргаал явж байгаа шүү. Хэрвээ хүн болгон мөнгөө бол тэгээд зэрэг авах юм бол тэгэл жийж шүү. Тэгвэл тэгэл жиг нөө инфляц үүснэ шүү дээ. Зах зээлд бүтээгдэхүүний тоо хэмжээс мөнгөний зээлүүлдэг. ID чинь тэгээд би хэрвээ мөнгө авчих юм бол банк надад төвөртэй болж төлнө болно. Биш намайг мөнгө авахлахгүй тул банк надад төлдөг гэдэг. Тийм чинь нөгөө нэг хідэн тэрбум төгрөгөөр нь татаад авчиргууд нөгөө банк чи хэцүүд юм байна. За яриагаа өндөр бүрэгстэй хайлаа юм руу л орлоо. Тэгэл үсэн манай pop culture чи юм байна гэл. Тэгээд сонгуулаар одоо юу гэх юм. За хайлтаа ярьцгаа. Сонгуулаар ярих гэх юм уу? Сонгуулаар жишээ нь одоо ингээд popperч гэх юм одоо ингээд үзэл бодлоороо ингээд санал худалдаж байгаа инфлюенсер хүмүүсийн талаар юу гэж бодож байна? Ер нь дөө мөнгө аваад гадаад аял мөнгө аваад зөв сонголтоо. Гэтэ нэг бодлын хогийн тий одоо жишээлбэл Wandebo гэхэд доор хаяж нэг 100 хүний саналд бол нөлөөлсөн байгаа байхгүй. Доор хаяж тий 18 хүрж байгаа хүүхдүүд бол айгүй их нөлөөлөх төхөр байгаад байгаа ингэж би бол харсан. Тий яг уу Wandebo бол яг уу аль дээрээс л нөө хүрэлцэх Wandebo дэмжээл Wandebo хүрэлцэхийг дэмжээл тэр бол айман дээр наштуулаад. Тий тэр бол яг одоогийн байдлаар бол нөө гинт хүрэлцэхийг гинт дэмжихээр болоогүй тий чи Wandebo өөрсдөө ингээд анханасаа өөрсдийг ингээд сайнаар хандсан одоо хүрэлцэх үнэхээр Wandebo-г одоо сайнаар хандж байгаа. Тэгээ Wandebo бидний хараагүй ч гэсэн юм цаана явдаг л ах л та. Тусгай гэрийн мэрэгдэг юм билээ. Одоо нөө YG TV мив чинь бол бүр улаан цай нэг тийг сайхан дэмжээ. Тэгээд тэр ихтэй арай видео тий бичлэг нөгөө хоёр одоо хамаг хейтийн авч илээ те нөгөө нэг яг YC TV-гийн нүүр цайраа нь болохоор гүү шүү тэр хоёр охин биш шүү Arden Production үүдий шүү Arden Production үүддэг хүмүүс тэр хоёр охиноос чи ингээд хэлэх гэсэн юмыг хэлүүлээд яриулдаг байгаа шүү түүнээс нүүр цайраар үнд дайрлаа гэд ямар ч хэрэггүй байгаа шүү дуу муу дуулцсан явж хамгийн гол нь тэд нар бүгд ингээд устдсан л та айгуусаа яг сонгуулийн өмнөх өдөр бүх юм устдаад юу ядч та угаасаа сонгуулийн санал хураалт эхлэхээс 24 цагийн өмнө бүх зар сурталчилгаа зогсоод байгаа. Сонгуулийн хуулиндаа. Тэрдээ ч холбоотой нөө бүх IPTV одоо бүх нэг юуны платформод одоо Sky-г өлөг TV. Тэдний ч хүртэл нөө нөхөж ухрах үйлчлэн хүртэл зогсдог шүү дээ. Мань нөхөж үзүүлсэн. Тийм. Нэр нь Univision нөхөж үзсэн шүү дээ. Ямар суу яг боловсрал
би яг тэр сонгуулийн зогсоодог өдөр чи ингээд өглөө нь юм нөхөж үзээд энэ за зогсохгүй байна да гэд. Тэгээ SBS мессеж нөхөд яг Монгол телевизийг бол үзээгүй. Монгол телевизийг нь үндэсний Монгол. Ер нь зогсно. Нэг юм асууч. Тэр сүүлийн үед Улаанбаатарыг амар хейт болоод л ш. Тэр юу Улаанбаатар нөгөө нэг хэнийг дэмжсэн гээл ах вэ? Үрсөхийг дэмжсэн. Тэгээд хүмүүс хэлчихгүй. Нөгөө хүмүүсээс таны юу лээ? Ерөнхийлөгч юм бэ? Таны ерөнхийлөгч юм бэ? Таны үнцэл юу гэж асууд. Тэн дээр яг тэр контентийн хувьд бол ерөнхийдөө хүүхийг гаргаж ирж байгаа нь өөсөө илтлээсэн л да. За мэдгүй юу нэгэ зогсоё. Тэ ангууч бол амар л та. Одтой бүжиглээ төрүүлсэн. Тэгээд мөнгө ангууч хүүхийг дэмжиж нэгэ тэр бас нэлээд олон ангууч бол нэлээд олон нөлөөлж байгаа шүү дээ. Ер нь тэгэл нэлээд олон хүн биш нэлээд олон охтуудад нөлөөлж байгаа. Тэр чинь тэгээд яг өөрсдөө хитэн төгрөгөөр үнэлж байгаа л ингээ харагдаж байгаа. Бас өөрсдийнхөө улс төрийн үзэл бодлоо хитэн төгрөгөөр үнэлт юм байна. Тэгээд одоо хүмүүс 100 сая төгрөгөөр байна уу? Хитэн төгрөгөөр. Одоо надаа ингээд чи хүүхийг дэмж 100 сая төгрөг өгье гингүүт би бол тусдаа явуулж авч та. Yes бста 100 сая төгрөгтэй болчлоо гэж одоо хүүхийг дэмжиж. Гэтэ цаагаараа бол инх хотыг дэмждэг ч юм уу те. Тэнгүүр ингээ наа чи бас амар үзэл бодлын зөрчилтэй баг. Одоо жишээ нь чи ирээд за 6 жил 4 жилд ингээд тухайн 100 сая төгрөгөөс илүүг олох боломжтой юугаа ингээд баллах уу эсвэл юугаа яах вэ гэх те. Яг нэр хүндэд нөлөөлөх үү гэж ба. Гэхдээ одоо ийм бохгүй юу. Чи за одоо 100 саяыг авсан дараагийн 6 жилдээ 100 саяыг авсан хоёр ийм өөр юм байгаа шүү дээ мэдээж. Тэнгүүд чи нөгөө хүнийг дэмжснээр тэр боломж руу орно. Одоо ингэснээр энэ наадлахаа аавна гэсэн нэг тиймэрхүү юутай байвал зүгээр яах уу гэж. Тэнгүүд чи мөнгө авчаад өөр хүнийг цаагаараа дэмжсэн ч гэсэн нөгөө хүмүүстэй инфлюенс үзүүлсэн. Тэнгүүд амар тэнэг болчихж байгаа байхгүй зүгээр. Тэнгүүт наадхан чи хариулт юм байна. Хэрвээ би бүр амар олон хүнд одоо инфлюенстэд нөлөөлөхөөр болчих юм бол no. Хэрвээ би тийм хүнд олон хүнд үнэхээр инфлюенстэд хүлээхэд тодорхой хэмжээний хувийн чи тэр хүнэд өгүүлээд тэгээд одоо юу хин энэ боломжийг байхгүй болгож яана гэсэн үг. Тэнгүүт яг хасцуулж байгаа байхгүй. Хэрвээ би 10 хүний үзэл бодолд нөлөөлөхөөр боллоо 100 сая төгрөг гэх юм бол би бол 100 сая төгрөгийг. Харин эсрэгээр хэрвээ би 100000 хүний үзэл бодолд нөлөөлөхөөр болчвол 100 сая төгрөг бол юу ч байхгүй юу. Чиний чиний тэр нөлөөлөгч нь 100,000 хүнд хүрдэг гэж бодож байгаа. 100,000 хүнээс хідэн яг чиний тэр нөлөөлөлд автахын хідэн автахгүй байхын гэдгийг чи яаж тодорхойлох юм? Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээ хийх юм уу? Ерөнхий нэг баримжаа байгаа шүү дээ. Ерөнхий тэгэн шүү дээ. Facebook дээрээ поол явуулаад. Гөө нэрээ хамгийн ихнийх нь тийм байхгүй юу? Үнэхээр олон хүнд хүрдэг бол тэгээд яаж үнэхээр одоо жишээ нь чи ингээд анханасаа хүүхийг дэмждэг. Анханасаа ардын нам байлээ заяа. Бүр ингээд юу болохоос өмнө инфлюенсер ч юм уу юу болохоос өмнө. Тэгэнгүүт чи ингээд инфлюенсер болсны дараа ингээд яг сонгуул болоо чамд ингээд санал ирвэл нэг өөр хэрэг. Чи дэмждэггүй байжгаад шам санал ирээд чи мөнгөний аваад юм хийвэл бас өөр хэрэг баг. Тийм шүү дээ. Тэнгүүд бас юм хоёр салаа замлаа юм. Ингээд яаж ойлгох уу гэдэг. Одоогийн байдлаар бол 100 сая. Одоогийн байдлаар. Одоо угаасаа манай цэгийн брок биш таа байхгүй юу? Нэг юун дээр хэрвээ би рич тавьсан бол мөнгө авахгүй байхгүй юу? Дуучид муустар хэдийг өгж одоо сонгуулийн шалгалт дуулуулдаг. Хэдийг өгж гайгүй инфлюенсерээр юм хийлүүлдэг энэ төргээд. Дээд л юу н одоо шинэ ангууч мангууч юм амар том хүмүүс ер нь бол 100 сая маясл эхэлт юм шиг л шүү дээ. Тэгээ хоорондоо амар тах. Эхлэхэн тийх бах уу? Бас шинэ жилийн халтууран дээр дуучиж 10 саяар дуулаад тахт. Тэгвэл тийм мод болчих юм бол 100 сая төгрөг яг үнэндээ хідэн хүнд нөлөөлж байгаа байлаа. Жохон тэрэн дээр бол амар эргэлзээ үлдсэн. Үгүй ийм биш үү? Чиний ярьж байгаа үнсгч юусэн хоёр талтай баадах юм шүү. Үгүй минь хоёр талтай байх нь аргагүй шүү. Хэрвээ би нэр хүнд амар 100 сая зүгээр авна гэвэл авна гэдээр л явал та. Тийм одоо бол авна шүү. Одоогийн байдлаар авах байхгүй юу? Хэрвээ би бүр одоо боли Wonderboy идэр шиг нэр хүндтэй би Монголын бие болчихвол нөө гэх байхгүй юу? Хангалттай мөнгө олдог болцсон байх юм бол нэг байхгүй. Одоо бол би бол Progress оюутан болохоор 100 сая төгрөг бол ингээд тосоод авах байхгүй тий. 100 сая төгрөг үгүй. Гэхдээ оюутан ийм оюутан 100 сая өгөхгүй л дээ. Харин тийм болоод 100 саяыг авъя гэж байгаа. 100 саяыг өгчлээ. Одоо сонгуул дуусна хамаагүй шүү дээ.
За. Үнэхээр. Тэнгүүд яг миний нөгөө хэлэх гэж байгаа санаа нь болохоор нөгөө хүн гарч ирснээр чамд тэр боломжийг ингээд аажмаар бий болгох байвал чи яг алийн сонгох вэ гэсэн баг. Аажмаар баталгаатай бий болохоор бол нөгөөдгийн баталгаатай бүр ингээ мөрийн хөтөлбөр нь амар байлаа. Гэхдээ тэнд маас илүүрхэд байдаг. Мөрийн хөтөлбөр сайтай айгу гоё одоо ийм танай архитектурын салбарыг чинь зад өргөн чамаар шууд барилга бариулъя. Тэгээд эннийхээ үр шимийн 6 жилийн дараа хүрт тэгвэл нөгөөдгийн сонгох. Гэтэ маас нь нөгөө тал байгаа шүү дээ. Гэтэ парламент нөгөө тал, ерөнхий сайд нөгөө тал. Тэнгүүд ингэж байгаа байхгүй нөгөөх нь наадлын ерөнхийдөө 100 өгөө. За чи одоо ингэж тэгвэл чи ингээд намын хурган гişүүн мишүүн ингээ баг яг хөө тэгсэн яриа байж болно. Тэ. Тэгвэл чи гэтэ ерөнхийдөө гэдэг статус хизээж одоо тэр барилга чамаар барилгахгүй л тийш. юм л дээ. Тэгэхээр яг тийм шийдвэрүүдийг гаргуулна гэсэн байсан гэж болно шүү. Яг тийм хоёулаа ижилхэн нарт ашигтай байх юм бол бодж байгаа л айл өөрийнхөө сайн ерөнхийлөгч болж айл царилын сонгох юм байна. Чиний айл мөмч илүү том байл гэдэг үү шүү. Тэгээд ер нь бол одоо 100 саяг авсан дээ л дээ. За тэгээд ойлгомжтой. Одоо 100 саяг авал манийт ингээд студтэй бол ч тийм мөнгө төлөхөө боддог. Тэгээ студ ч нөгөө социал нийгэм рүү ороод харт өмнө өмчлөө шээ дамталсан шүү. Тэгээд студ өөрөө 10-аас хаана маань гэдэг болчихвол тэгээд бас хэцүү шүү дээ. За. За ингээд энэ хүрээд өндөрлөлийн удаагийн 12 дахь сонсон баярлаа. Тэгээд энэ хүртэл сонссон болвол те. Баярлаа. Тэгээ одоо юу гэх юм 100 сая гэж яриач. 100 сая гэдгээ тоогоор төгсгөлд нэг мамбал явъя те. Энд биш. Төгсгөлд мамбал явъя. Бидний ивент тэгдэг болон студ бичиж байгаа студ маань бол Улаанбаатар подкаст рууми Thinkcast руу байгаа. Тэгээд хэрэгтэй болвол те манай хаягаар ороод те асуудаг ч юм уу юм шиг те. Тэгээд манай микрофон болон юу өнөөдөр манай манлаа маань аваач алга болчлоо. Ягаад тэгвэл алга болоогүй үедээ бидэрт нэг хинт мит өргөд нь хажуунаас юм яриад идэг байсан. Одоо арай ашгүй нэг охин мөхөнтэй уулзж явах шиг байна. Нэг байхгүй байгаагаар нь маа. Байхгүй байгаагаар нь продюсер мaalтай гол тигр байгаа шүү. Болгоо шүү. За манлаа үнэхээр гоё залуу байгаа шүү. Тэгээд ирэх хэрэг дургааруудаараа өөр зочдуудтай бас уулзахыг өрөөлөө. Ер нь бас бид нэр аль болох бас гурлаа ойрхон яриа те. Халуун дотн яриа өрнүүлэхийг хүсэж байгаа. Дараачаар ямар порнодууд яриулахаа бас хэлж болно. Тэгээ би бол лаанад л дуртай л та. Ядрага. За тийм хэрэгтэй. Versace, Medusa head on me like I'm Illuminati. This is a gated community, please get the fuck up the property. Rap must be changing cause I'm at the top and there's no one on top of me. Niggas be wanting a verse, but man, that's not a swap to me. Grinding in compliments, pool in the backyard that look like Metropolis. I think I'm selling $1 million for sweet man, I guess I'm an optimist. Born in Toronto, but sometimes I feel like Atlanta adopted us. What the fuck is you talking about? Saw this shit coming like I had binoculars, boy. Versace, we stay at the mansion when we in Miami. The pillows Versace, the sheets of Versace, I just want a Grammy. I've been so quiet, I got the world like what the fuck is he planning? Just make sure that you got a backup plan, cause that shit might come in handy. Started a label, the album is coming September, just wait on it. This year I'm eating your food at my table, got so many plates on it. 100-inch TV at my house, I sit back like damn, I look great on it. I do not fuck with your new shit, my nigga, don't ask for my take on it. Speaking of lingo, man, this for my nigga that trap out the bendo. This for my niggas that call up Fernando to move a piano. Fuck all your feeling, cause business is strictly financial. I'm always the first one to get it, man, that's how you lead by example. Versace. Word in New York is the Dykeman and high schools are calling me Poppy. I'm all on the low, take a famous girl out with it, no paparazzi. I'm trying to give Halle Berry a baby and no one can stop me. Versace, whoa, Versace, Medusa head on me like I'm Illuminati. I know that you like it. Versace, my neck and my wrist is so sloppy. Versace, I love it. Versace, the top of my Audi. My plug is John Gotti, he give me the dust and I know that they might.
lighted. Shoes, shirt, Versace. Yo, bitch went in on my pockets. She asked me why my drawers silk. I told that bitch Versace. What else? Cheetah print on my sleeve. What else? But I ain't never been in the jungle. Nah. Try to take my sack, better run with it, nigga, don't fumble. Versace, Versace, Versace. Versace, 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 Versace. You can do Chewy, I do it. Versace, I do. You got the Honda, I got the Mazda. I do. Smoke the mid, you smoke exotic. I set the trend, you niggas copy. Cooking the dope like I work at Hibachi. Looking and watching, blow hot like some tacky. Come in my room, my sheet, Versace. When I go to sleep, I dream Versace. Medusa. These niggas, they wish that they knew you. They copping the jewelry, missing the Louis. My blacks is fat and exclusive. Fat straight shirt like I'm turning the tiger. I'm beating the pack on me, Mike. Now that you niggas, they copy. On my closet, Versace, Versace. Versace, Versace, Versace. Versace, 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 also Versace, 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 Versace on me, man. Versace, Versace, Versace. King of Versace, Medusa, my wife in my car is Versace. I got stripes on my body, I'm dressing so nicely they can't even copy. You think I'm Egyptian, this gold on my body. My money, my mission, two bitches they kissing. My diamonds is pissing, my swag is exquisite. Y'all all said no preacher, but you nigga listen. Them blue and white diamond, they look like the piston. Cold and sipping Versace, I'm pimping them bands in my pocket. You know they don't let me. I'm draped up in gold, but no Pharaoh. Rockin' handcuffs, that's Ferragamo. Breach by the boat, overload. I think I'm the done, but no Rocco. This the life that I chose. Bought out the store, can't go back no more. Versace my clothes while I'm selling them bold. Versace took over, it took out my soul. Versace, 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 Versace,